Сайн байцгаана уу эрхэм хүндэт Тэнгэр заяат Монгол төвнийхээ энэ өдрийн амар амлан айлтгая. Ийхүү бүхэн эх орныхоо сайн сайхны төлөө ард түмнээ соён гэгэрэлт хөтлөхийн төлөө надаас эхлэх эх орны нэвтрүүлгээ эхэлж байгаадаа туйлаас их баяртай байна. Та бүхэн минь туглан сууж таалан болгооно. Эх орны минь тусгаар тогтнол зүрхэнд минь үрд минь оршин эрхэм миний нуруунд дээр оршин эрхэмсэг говьсхийн хэвлийд оршин энхри үрийн минь ухан хийгээд элгэнд оршин эх орон минь агуу түүхээс минь эхлэн алтан төр дээрм тогтож алаг үрсээр минь үргэлжилнэ. Алдах эрхгүй тэнгэрийн тамхтай өвгдийн Монголд андгай тангараг хоёроороо бүхийж мөргий. Эх орн танда. Амби сэтгэлийн харамгүй өргий. Эх Монгол минь. Алдар суу тань өнөд ариун тагшин оршиг. Элэг зүрх тань мөнхөд амгалан уршиг эрдэнэт хэлийг тань хаан сүр алтан амааран манан эх орн та натаас эхэлж хүрээр нь урагшлан Сайн байцгаана уу эрхэм хүндэт Тэнгэр заяат хөх Монголынхоо тавиланд бодомлын ухааш бодонсон эрхэмсэг ноёдод та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Энэхүү манай нэвтрүүлгийн гэгэн хомертын гайхалтай бүсгүй тэнгэр морилон цаадсан байна. Ингээд надаас эхлэх эх орон нэвтрүүлгийн маань хомерт морилон цаадсан эрхэмсэг хадгалаа танд маш их баярлалаа. Баярлалаа нэвтрүүлэгт орсон. За тэгэхээр эрхэм сайхан багшийн маань одоо яг ажлын өргөө байж байна. Энэ сайхан өргөөнөөс олон сайхан түн олон маань одоо засарч амьдралынхаа хувьд яг ноён нуруугаа тэгшлээд гарсан байдгаа. Багш маань болохоор дуун засал хийгээд хүний нөгөө нэг дотоод ертөнцийг 7 чахраа засчдаг. Тэгдэг. Тэгэнгүүтээ пиццгүй энэ дээр болохоор багш маань барилдаж байгаа юм шиг л алгачдаг. Том том биетэй хүмүүсийг хүртэл засчдаг шүү дээ. Өдөржингөө хүнтэй барилддаг. Тий, өдөржингөө хүнтэй барилддаг. Яаж энэ насны хүнээс ийм чадлагаар тэмдэг юмэр тийм гайхамшигтай зүйлийг би яг өөр дээрээ бас мэдэрсэн болохоор их гайхтай. Багш маань болохоор бөө галт тудхан гэж явдаг. Тэгсэн мөртлөөсөө хоёуг дуулга өмсөж, хоёглож буудаггүй нэг онцгой зүйл байгааддаг тий. Тэгэхээр энэ тухайгаа багш нэг сайхан тайлбарлаад өгвөл. Би энэ далд ертөнцийн энэ өвөл рүү ороод 20 жил болж байгаа хүн. За эхний 10 жилд нь бол яг барай засалж болоод, бясалгалын багш болоод, бясалгалаараа бас өөрийн гэсэн заслын арга техник боловсруулсан байсан хүн. Удмынх нь нэг одоо ихч үлдсэн байгаа. Тэр ихч ярьдгийг манай удамд ангаадаг тийм ээ. Гардаа юмтай ийм ихч байсан юм аа, ажээ байсан юм аа. Тэгэхээр одоо чамд тэр нь одоо уламжлагдаж үлджээ гэж ингэж хэлжсэн. Аливаа ийм үйл ийм болоод одоо удамшдаг ёсороо жамаараа л ингэж одоо манай гэр бүлийн хүнд манай ханд ингэж ирсэн байна л гэж бодож байгаа. Ер нь хүмүүс намайг ингээд нөгөө та удамтай удамын барайч уу удамын тийм үү гэж аюух асуудаг гэсэн байхгүй надаас би яагаад тэгэхээр аюу босод гадуур байгаа барайч хэлээчээс илүү барайд дээ шүү дээ өөртөө илүү сайтай. Тэгээ би тухайн үед чинь их сүвшиг бишрэлгүй хүн байсан. За. Тийм болохоор би эгүй манай удамд тийм хүн байхгүй. Би зүгээр л өөр онц сурлахтан байхгүй зүгээр л сайн сурчихсан гэж би тайлбарладаг байсан байхгүй. Тэгсэн чи явж тэр чин би онц сурлахтантай биш би нэг угтаа хүн байгаа байхгүй тамбалагдсан. Тэгээ тэр үеэс л өөрөөр хэлбэл би бясалгал хийсэн үеэс
үржээ буурлуудтайгаа ер нь бол холбогдсон. Тэднийхэн дэм тусаар л би явдаг байсан байгаа байхгүй. Өөрөөс шиг бишрэлгүй мөртлөө одоо өвд эзэх мэдсийг мэддэггүй, ойлгодоггүй. Би л өөрөө хийгээд ингээ ойлгодог байсан байгаа байхгүй. Тэгсэн чинь үгүй би тэр бясалгал хийсэн үеэс эхлээд би энэ буурлуудтай холбогдсон. Тэгээд тэднийхээ өвлөөр тэднийгээ дэмнүүлээд миний үйл явагдчихсан байдаг байхгүй. Тэгэл бөө мөө гэхлээр өө тийм манайх бөөл ам шүтдэг айл биш зүгээр би ингээ явдаг гэдэг. Ерөнхийдөө бол яг хөө сүүлийн 10 жилд нь бол яг бөө болсон. За тэгээ бөө одоо болох ёстой юм бол яг хөө тэрийг авчи шийдээ угаа авъя. Тэгээд уул нэг бөө надад тэгж хэлсэн байхгүй. Гэхдээ тааж заавал бөө болоод байх юм алгалаа. Ягаад гэвэл та угаасаа холбогдсон байна. Тэгээд тэр таны үүлийг чи угаасаа буурлууд ингээ тулгуулсан та буурлуураа өөрөөр үүлийг явдаг юм байна гэж надад хэлсэн. Тэгтээ цэцгээгч ерөнхийдөө нэг онгодууд гэдэг чи хүн л байсан хүн байдаг. Хизээ ч хүн байсан л хүмүүс байдаг. Тэгэхээр та одоо тэр буурлуудынхаа хувц хоёгийн ч юм уу хэрэглэлийн ч юм уу ингээд хийгээд хоёглаад хувцлаад ингээд хийх юм бол танаа буурлууд айгүйх баярлна да гэсэн байхгүй. Тэгэхээр би бодож байгаа байхгүй. Үгүй нэр би яагаад буурлуудаа баярлж болохгүй байгаа нь тий нэгэнд би тэд нар намайг туслаад дэмжиж байж хахад би тэднэрийг бас баярлуулъя да гэж бодсон байхгүй. Тэгэл за тэгээ би ерөөсөө ингээд хойгдуулгаа өмсөд ингээд бөө болъё даа гэдэг. Тэгээ бөөнөрийг жоохон даагаж явж байгаа гэрлийн өргөнийхаа. Тэгж явж байгаа л би бөө болсон. Багшийн одоо хайрын түүхийг сонсоод үнэхээр гайхалтай байлаа. 60 хэдэн жил таньсан гэж хэлж болохоор тий багш. Цэцэрлэгт бит хоёр нэг анги байсан. Тэгэл манай цэцэрлэгийн хүүхдүүд чинь бүрд яг хажуудлынхаа сургууль руу шилжил орж байгаа. Тэгэхээр 10 жил бит хоёр нэг анги байсан. Танд хайраа яаж илчилжсэн бэ багш? Би одоо тэгээд нэг мэдгүй нэг илчилжсэн юм чи одоо 10 жилд байхдаа бол надад хамт байсаар байгаа л тэгэл цэцэрлэгээсээ хамт байгаал. Сургуулаасаа хамт байгаад оюутны 2-5 жилээр тустай байсан биз дээ. Тэгтээ мэдээж ирж очиж штэ бид хоёр найз атсан байгаа юм чи. Тэр үеийнхээ зүйл толгойд улсад суралцахаар хойрлогдсон. Би Ирхүү хотод цэцгээ маань Ленинград хотод тэгээд дараа жилийнх нь 3 сард мартын 8-наар би одоо Ирхүүгээс Ленинград руу нисч очижсэн. Тэгээд тэнд одоо хамгийн анхны одоо бид хоёрын шүн гэх юм уу тэнд тохиож исэн. Тэгээд тэндээс одоо хамгийн анхны хүүгээ бас олсон байдаг. Тэгээд одоо анхны юмгүй л энэ л байна да. Тэгэхээр өстө ямар гоё би энэ олон жилийн хугацаанд ч одоо ямар ч цоорхоо байхгүй гэсэн үг. Тэр тусмаа та одоо энэ ханыхаа ямар сайхан мөн чанарт нь хайртай байдаг вэ? Манай хүү ерөнхийдөө нэг гүндүүг. Нэ олон долон юм яриа шалтал гэдэг байхгүй. Тий. Тэгээд бит хоёрын хин нэг ингээл нэг өөрөөрөө байлгах гэж юм тийх гэдэг нэг тийм чанар байхгүй л тий. Тий. Гэхдээ яг би залуухан байхдаа бас жоохон аашаа байдаг байсан байна. Тий. Мэдээж тэмчээ. Харамл тий. Хаас гадна мэдхгүй тэгээд оройтох дээр нуурладаг ч юм уу. Хаяа нэг мэдээж ир хүн болохоо дээр идэж уудаг л байсан баг. Тэгээд ингээл тэрэнд нуурж бохомддаг л байсан баг. Тэгээ нэг хэсэгтээ манай ээж аав ихтэй амьдэрдэг байсан чи. Тэгээд би чи ихээсээ дөрүүлээ дандаа эмхтэй. Тэгээ би чинь айгүй багасаа хантайгаа суудсан юм чинь. Тэгэхээр манай ээж аав хоёр манай ханд ерөөсөө нугасгүй. Айгүй хайртай. Манай ээж ч ус манай хань айгүй хайртай. Би заримдаа суугаад удааг байхдаа үгүй одоо энэ болтоо таны хүүхд юм уу? Би хүүхд нь юм. Заримдаа тэгэл ээжтэй гомдоод уурладаг байж идэв. Тэгсэн чинь манай ээж тэгжсэн. Хүнийг хайрлаж чамайг хайрлуулна штэ миний охин гэж хэлжсэн. Тэр багасаа өргөсөн ч гэсэн амьдрал одоо тийм нөгөө маасл дээгүүр гулгаж байгаа юм шиг тийм дардан байгаагүй. Тийм амьдрал ер нь байдгүй байх. Тэгэхээр одоо ямар нэгэн хүнд хэцүү цаг заавал тулгарна тийм ээ. Шантрах үе гарна. Одоо тийм үед л одоо ёстой хоёр бие нэгэ түшээд ойлгоод хоёр биендээ одоо урмын өв хайрлаад тийм ээ. Ингэж хамт л одоо босч ирээсэй л гэж би залуу гэр бүлүүд одоо захимаар байна. Тэгээ ингээ хоорондоо ингээд улам л одоо арсалдаад гэх юм уу хэрэлдээд ингээд улам хоёр тийшээ болох биш. Одоо аль болохоор л биендээ буулт хийгээ тийм ээ. Нэгдсийн дараа ингээд босч ирэхэд амархан байдаг. Салцсан бол аль нь босч ирэхгүй байна. Тэгээд миний ээж энэ манай хань хоёроос айгүй тийм бүр айгүй намдан холбоотой тийм байдаг гэсэн.
Тэгээд дараагаар намайг бас ингээл уурлаад ахыг манай ээж мэдчихэж. Тэгээ миний хүү чи жоохон тайван байдаг бай. Миний хүү ингээл дүрс гээд уурлаад ах яав ийв гээд ингээ уурлаад ах. Одоо түрүүл дугуурсаа хөхөөний хөлднө гэж ярьдаг шүү дээ. Миний хүү битгий ингэж урд нь уурлж миний хүү тайван байж сур гэдгсэн. Би тэгээд ерөнхийдөө ээж мэжийнхэн аавынхаа ер нь хүмүүс үгийг их авдаг. Тэжээс их сурдаг. Тэгэл би ээжигээ тэгж хэлснээс хойш ерөнхийдөө ягаад чинь тэгэл мэдхгүй тэгэл дугаалцсан. Нэг уурлаад хүндаа яасан ийсэн гэдэг ха болцсон. Тэгээд ингээ хүн асуугаад авлаад идэв хүн дугаа олчих тий. Тэр хүн ч оройтой дөрвөл өөрөө хурж ирээ яриад идэм байлээ. Би ингээд гээд өөрөө яриад байгаа чи тэгэхээр миний инээд үрээд байгаа юм чи. Нэрээ би урд нь төрүүл дуурайд байдаг гэсэн юм байна. Нэг хэрэггүй юм байна. Ер нь дугаа исэн ондын мэн шүү гэдэг. Тэгэхэд би их ойлгосон. Үнэхээр гэр бүлийнхээ төлөө бол одоо манай хайнууд өстой амиа өгөхөөс буцахгүй хэдэн өөр хүүхдүүдийн төлөө тэднүүсийн эрүүлэнхийн төлөө тэднүүсийн сайн сайхны төлөө бүх юмаа зориулахад бэлэн байдаг нь намайг бол одоо үнэхээр уяраадаг гэх юм уу. Тэр зан чанарт нь би хамгийн хайртай дуртай. Инхрэн хаасм тамгалсан эвийн орчлонгийн хаан сүлд минь сэтгэлд минь босч хэрэггүй зүрхний гэгийн энэрмэнэ. Таны дэргэд би мөнхөд амгалан таны л хажууд би үргэлж дөөр. Удмын тэнгэр алга өрстэй аавал ичи тэнгэр болтлоо шүтгдэн хайслаа. Хайраа сургасан эммэнэ. Тэгэхээр эр хүн гэдэг гэр бүлийнхаа гадны муу мухай юмнаас ер нь бол хамгаалж идэг. Тэд нарыг ингээд мэдхгүй ч гэсэн нөмөр нөлгөө муу юмнаас аягүй хамгаалж идэг. Тэгээд тэр хань ижлийнхэн олсон ол зомог юу гэдгийг тэрийг тараа зарцууж захирах тэр арга ухаан хатан заяанд байдаг. Тэгэхээр яг үннийг хэлэхэд гэр бүлийн одоо нэр ханы нэр дээр байдаг болж нэдэр дээрээ эхнэр навж явдаг. Тэгэхээр ер нь эхнэрийнхээ үгээс гардггүй хүмүүс бол айгүй сайн би тэрийг одоо дэмждэг. Ягаад гэвэл гэрийн их хүн, хань хүн гэдэг дандаа ханыхаа төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө, гэр орныхаа төлөө байдаг ш. Зарим хүмүүс болох тэр нөгөө нэг нэгийг эхнэрийнхээ атханд орцсон гэж ярьдیں۔ Би тэрэнд айгүй дурггүй. Чи тэрний гэр бүлийн асуудал ш. Эхнэрийнхээ үгийг сонслоо гэд муудаж байгаа юм байхгүй юм чинь. Монголчууд чи яг энэ талаар мэдлэгтэй учраас нөгөө гэрийнхээ эзэн дандаа хоол цайныхаа дээжийг барьдаг учраас чинь нөгөө эрч энергийн тэтгэж байгаа хэлбэр байхгүй юу. Тэгээд би харин нөгөө залуу хүүхнүүдийг хэлдэг хань ижлээ хайрладаг бай. Хоол цайныхаа дээжийг барьдаг бай. Тэгэхэд чинь зарим тохиолдолд яг нөхөр нь жоохон эхнэр нь илүү мөнгө олдог ч юм уу, албан тушаалаар өндөр байдаг ч юм уу. Тэгэхээр нөгөө хань ижлээгээд нэг жоохон үл тоох, үл ошох ийм байдал яваад байна. Хэрэг эхнэр хүн тэгэл хандаад ирэх юм бол хань ижил уруудаад явдаг. Хань ижлээ ерөнхийдөө хүндэлдэг, хайрладаг, дээж цайгаа одоо ингээд барьдаг байх хэвээр. Чиний энэ үйлдэл чинь үр удамдаа үлгэр дуурал болдог. Чамаас үр хүүхдүүд чинь чиний үйлдэлээр юм чинь сурч идэг. Тэрнээс хүүхдийг загнаа замдраад ч юм уу ингэж сурдаг биш. Эцэгийнхээ үйлдэлээс хүүхд яг ингээд нөгөө бичлэг хийгээд явж идэг. Тэгэхээр гэрээ нөгөө хань ижлээ сонгохдоо тэр аав нь ямар байна, ээж нь ямар хар гэдэг чинь өрдүүл энэ байхгүй юу? Хүүхдийг хүмүүжүүлэхээ суугаад ингээд заахад байх биш байхгүй юу? Чиний үйлдэл энүүгээрээ чи зааж идэг. Яг үнэн багш. Тийм байдаг шүү. Дайлгэр бүтэн байж ус эх орны ноён нуруу тэгшгээ явна тий багш. Тийм учраас эх орн маань одоо сайн сайхан явахын тухайд одоо дайлгэр бүтэн байж тий. Бүтэн байх хэвээр. Бие биедээ хүндэлтэй байх хэвээр. Өөрсдөө хүн болоод үр садаараа хүн болох хэвээр. Ингэжээж одоо гэр бүлээс энэ бүх юм эхлэв шүү дээ. Монголчуудыг маань тэнгэр заяатаа
хөх нуруут гэж их ярьдаг тий. Тэгээд дэлхий дээр одоо 200 гаруй ус үндэстэн оршин амьдрадгаас одоо манай монголчуудыг хамгаалдаг маш тийм хүчтэй тэнгэр байд юм байна. Тэрчүүднээсээ монголчууд мань одоо ийм зөв хүлээг өртлөөсөө манай эзэн богд Чингис хаан маань их эзэнт гүрнийг байгуулсан. Энэ бүгдийг та нэг нууцыг нь тайлж өгөөч. Тэрэнд маш их учир байгаа. За би тэрийг өөрийнхөө одоо мэдсэн сурсан уншиж судалснаас ингээд тайлах дээр хөх толбо гэдэг бидний тэнгэр заяатай монголчуудын дээд хүчтэй байгуулсан гэрээний тамга. За. Яа би бол тэгж тайлбарлана. Энэ тамга. Тэгэхээр монголчууд ерөнхийдөө дээд заяатай, дээд хүчтэй тамгалагдсан гэрээ контракт хийсэн ийм үндэстэн. Тэгэхээр ийм тамгатай тэнгэр заяатай хүмүүс угаасаа мэдрэмж өндөртэй, энерги хувьд айгүй хүчирхэг хүмүүс байдаг. Хаанч гэсэн дасан зогцдог ийм хүмүүс байдаг. Монголын газар нутаг бид нар хүн хүч багтаа шүү дээ. Нутаг орн нь бол биднээс илүү том байдаг. Монгол судлаач хэлсэн байгаа шүү дээ. Ер нь бол хятадтай ийм том үндэстэнгүүдтэй хөрш байдаг хүмүүс ер нь бол тэгэл амархан уусаа талга болчдөг. Үндэстэнгээр уцдаг. Энийн нэг жишээ нь манж. Тийм шүү дээ. Тий гих мэтчлэн. Гэтэл бид нар тийм жоохон мөртлөө хүн ам багтай. Тэгээд талбай ийм мөртлөө ийм том хоёр гүрний өрөнд одоо хүртэл байгаад байгаа байхгүй. Тэр нэгдүгээр цаашдаач байх болно. Бид нар нөгөө тэнгэр заяа гэдэг энэ. Бид нар өөрөөр хэлбэл дэлхийн ээжийнхэн зулаа дээр байгаа ард түмэн. Тэгэхээр энерги урсгал их байх, хүчирхэг байх тусам тэр үндэстэн хүчирхэг байдаг. Бидний монголчууд ийм учраас хүчирхэг. Бидний хэдэн зуунаараа төрж өссөн газар чинь дэлхийн зулаа дээр байна шүү дээ. Одоо нөгөө хөш ингэж яриад байгаа шүү дээ. Хөх монголчуудын эрен ирж байна гэж яриад байгаа тийм. Таантай санал нийлж байна уу? Санал нийлнэ. Яагаад гэвэл энэ дэлхийн үндэстэн улс үндэстнүүдийн хүмүүсүүдтэй харьцуулахад монголчууд бол тэнгэр үзэлтэйгээ энэ далд ертөнцтэйгээ илүү холбоотой ард түмэн. Бидний одоо энэ амьдралын хэв маяг нөгөө гэрт амьдардаг. За тэгээд нөгөө жилийн 4 өдөртөө нүүдэл судал хийгээд нүүдлийн малаж ухаа ашиглаж эрхэлж явж байна. Энэ бол бидний ерөөсөө байгаль дэлхийтэй маш нандин нарийн холбоотой. Тэгэхээр энүүгээрээ бол бид нар одоо дэлхийгээ авардаг, хамгаалдагч гэдэг юм уу? Бид нар яг эцсийн бүлэгтээ энэ орчлон хороогийнхан энэ одоо нэг эс хэрхэн шүү дээ. Тэгэхээр энэ хүн гэдэг угаасаа бодгал чинь энэ орчлон хорвогийн од иргэс энэ дээр бүтцийн хувьд ижлэх нь шүү дээ. Бид нар микро, жижигхэн од гэсэн үг. Тэгэхээр орчлон хорвоо өөрөө яаж тогтдгийг энерги солилцоонд л явдаг. Энэ энерги солилцоог алдагдтал юм бол бүх юм үйл ажиллагаа доголдож явдаг. Улс их орны ноён нуруу тэгшүүхийн тухайд одоо айл гэр нь бат бих байх хэрэгтэй юм байна. Айл гэр бат бих байхын тухайд одоо үр хүүхдэн гэрүүлэн савсаруу сайхан явах хэрэгтэй юм байна тий. Энэ гурван зүйл болоо тулгын гурван жил шиг уялдаа холбоотой байж иж Монгол улс их орн маань бүрэн бүтэн явд юм байна л та багшаа. Гэтэл энэ гурван зүйл маань уялдаа холбоотой бүрэн бүтэн байхын тухайд далд ертөнц гэдэг зүйлтэйг одоо холбогдчиход байгаа байхгүй тий багшаа. Энэ далд ертөнцийн засч иж одоо айл өрх засарч иж ус гөрөн засард юм байна тий. Тэгэхээр энэ тухай та нэг сайхан дэлгэрэнгүй ярьж өгөөч багшаа. За тий. За энэ талаар ер нь тайлбарлаж ярих юм бол миний яриад хэлээд идэг хүн гэдэг амьтан хоёр биетэй. Эл бие, далд бие хоёр биетэй. Тэгээ хүн угаасаа хүссэн үсээгөө чи эрэгтэй эмэгтэй хөгшин залуу хятад монгол чихийн байх нь ерөөсөө үл хамаарна. Тэгэхээр бид нар энэ хоёр бие хоёулангийн тортож явах хэрэгтэй. Гэтэл одоо энэ замб тавьд яаж зөвхөн энэ уурт бие л мэдчихэв. Гэтэл энэ уурт бие гэдэг чинь яг ясман дээр хүн гэдэг цогц өмнө ердөө 10% шүү дээ. 10% дээр ажиллаад байна. Энэ 10% махан бие ямар байх чинь далдтай холбоотой. За далд бие гэдгийг яг орчин үед одоо аавраг гэрлэн бие л гэж яриад байна л да. Тэгэхдээ би нэг уламжлалт ангаах хонд орон тохны ангаах хоноор бол энэ сэтгэл бие. Энэ эрчим бие. Энэ сүнсэн бие. Чиний 10% махан бие ямар байх нь ерөөсөө л энэ сэтгэл бие, сүнсэн бие, эрчим биеэс ч хамаардаг. Та бас ярьжсэн шүү дээ. Хүний биеийг одоо 100% гэж үзэхэд 70 ертөнцөөс 90% бүрддэг, 8% чамаас шалтгаална. Үлдсэн 2% бол гадны нөлөө гэж үзэж болно гэж тийм. Тэгэхээр нөгөө 70 ертөнцийн 90% нь нөгөө таны яриад байгаа хөшөө одоо л бүр дэлгэрэнгүй таны хэлж өгөх хэрэгтэй л да. Нөгөө өвөг дээдс гэж яриад байгаа шүү дээ тийм. Өвөг дээдсийн хийсэн сайн муу үеийн үрээс шалтгаална гэдэг. Яг зөв. За наадах чинь тайлбарлахын тулд ерөнхийдөө хүн энэ замб твд яаж хүний төрлийг авдээ. Эхийн улаан тусал, эцгийн цагаан тусал гэж хоёр юм нэгдэнэ. Ингэжээж бидний уурт бие бүрдэж байна. Энэ уурт бие дээр эхийн улаан тусал гэдэг нь танаа ээжийн талын удмын 15 үеийн мэдээл байна.
Эцгийн цагаан тусал гэдэг дээр ясан тал, аавч удмын талын 15 үе мэдээлэл байна. Ингээд уурагт бие боллоо. Энэ уурагт бие болохын тулд чиний сүнсэн бие өөрөө очино. Тэгэхээр ийм гурвал нэгдчихэж бид нар ээж аавд өөр хүүхэд нь болж байна. Хүмүүс энэ замд тэмдэгч хүний төрлийг авч байна. Тэгэхээр энэ гурван нийлэмжин дээр чинь мэдээллүүд байна. Нөгөө 15 үеийн мэдээлэл дотор чинь сайн ч мэдээлэл байна, муу ч мэдээлэл байна. Чиний өөрийгөө ингээд энийг амьлуулахаар авч утсан сүнсэн бие дээр чиний ур төрөлдөө юу хийсэн? Сайн юм хийсэн юм уу, муу юусэн? Тэр болгон чинь бичигдээд байж байдаг. Тэгэхээр энэ гурав дээр байгаа мэдээллийг анагаахын шинжилгээ удмын мэдээлэлгээд батлаад хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Энд нь сайн муу мэдээлэл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр бид нар энэ одоо мэдээллийнхаа аль болохоор сайныг нэтгэжүүлээд явах хэрэгтэй. Энэ чинь нөгөө удмын чинь мэдээлэл. Тэрнээ сайн ч байна, муу ч байна. Тэгээ миний түрүү хэлээд байгаа сэтгэл бие гэдэг байгаа ямиг норм хэмжээнд нь авч явах юм бол чи удмынхаа зөвхөн сайн мэдээллийг итгэжүүлнэ. Чи илүү хүчрхэг байна. Чамаас танаа удмынхны гой онцгой чадамж, бүж хүчрхэг байдлууд чамаас гарна. Тэгээ дээр нь чамд таталцлын хөл үйлчлэнэ. Чи гоё юмаа итгэжүүлээ явж ивэл гаднаас угаасаа гоё юмаа татна. Чи тийм хүнтэй таарна, тийм хүнтэй нөхөрлөн. Дээр нь чи хүнд таалагдана. Хүн чамайг таална гэдэг чинь туслана, дэмжин, хамтарч ичлэнэ. Чи муухай мэдээлэл итгэжүүлсэн байх юм бол танаа удмынхаа ер нь яаж зов зүдэрдэг байсан юм. Ямар хүндрэл бэрхшээл гардаг байсан. Чи яг тэрийг давтаад хийгээд үлдээд явж идэг. Тэгээд таталцлын үйлээр монголчууд хэлдэг штэ яга хүнийг найз зэрэнд өгнө гэж. Чи тааруухан мэдээлэл итгэжүүлсэн таагүй явж л байвал яг өөртөө адилхан хүнтэй найзалдаг. Тим хүнтэй нөхөрлөн. Тим газраар орж гарна. Тэгэхээр бидний зорилго бол ур төрлийнхаа алдааг засаад сурах юмаа сураад сүнсний боловсролын төвшөнд нэг шат дахиад буцах гэдэг юм шүү дээ. Одоо бидний хийж байгаа үйл бол дараа төрлийнхаа бэлтгэлийг чи хийж байна. Тэгэхээр бид нар 10,000 жилд 15 удаа хүний төрөл авах хэрэгтэй. Хүний төрөл авж байгаа нөхцөлд л удмын мэдээлэл, гений мэдээллийг өөрчлөх, сайжруулах боломж хүний төрөл авсан байхад л олддог. Өөр тийм төрөлд бол энийг өөрчлөх боломж байхгүй. Яг чи тэрийг эдэлдэг. Тэгэхээр хүний төрөл авна гэдэг тийм ховор завшаан, тийм боломжит цаг хугацаа байдаг шүү. Энийг бүрэн дүр ашиглах хэрэгтэй. За гайхамшигтай. Тэгээ багш энэ нөгөө таны хийгээд байгаа нөгөө нэг сайхан заслаар та одоо удмынхын сайхан мэдээллийг идэвхжүүлчихэд муу мэдээллийг одоо хааччин гэсэн үг шүү дээ багш. За ер нь бол хаацсан ч гэж бас хэлэхгүй. Энийг ингэж хэлдэг. Ер нь бол удмын мэдээлэл устдаж алгуулахгүй шүү дээ. Тэгээд миний компьютераар ингээд үзэж байгаа би юм дээр гаргаад ингээд яриад өгдөг шүү дээ. Тэр чинь ингээд 4 5 ингээд давхар байгаа. Тэнд ингээд хамгийн захын хязгаар гэдэг нэг шар зураас байгаа. Тэр л норм хэмжээндээ. За зүгээр энгийн үгээ тайлбарлахад чи ингээд зогсоход энэ гарын үзүүрт байх ёстой. Захна. Гараа өргөхөд яг энэ дээр байх ёстой. Чи яг ийм байхад энэ чиний сэтгэл бие буюу нөгөө далд бие норм хэмжээндээ байна гэсэн үг. Энэ нөхцөлд л чи нэгдүгээр удмын сайн мэдээлэл итгэвчнэ. Хамгийн гол нь чи дээд хүчтэйгээ холбогдно. Хүн дээд хүчтэйгээ холбогдох дээр өөрийнхөө удмаас өвлөөд авсан сайн сайхан мэдээлэл, өөрийнхөө ур төрөлдөө сурсан мэдсэн сайн сайхан юм. Энэ болгоныг бүрэн дүүрэн ашигладаг. Оюуныхаа потенциалыг бүрэн дүүрэн ашиглана гэсэн үг. Чи дээшээ контакт байхгүй болоод ирвэл нөгөө удмаас өвлөөд авсан сайн юмынхаа хэрийг гаргаж чадахгүй. Зүгээр бодохгүй байна, зүгээр сэтгэхгүй байна. Аливаа юмд гүйлгээ ухаан тутна. Тэгэхээр дээд хүчтэй, тэнгэр хүчтэй холбогдно гэдэг чи удмынхаа онцгой чадамж хідэн үеэрээ сурсан юм гаргана гэдэг үг. Ингэж чи амжилтаа явна, илүү өөрийнхөө явна. Тэгэхээр багш одоо надаас эхлэх эх орон гэж бид нар ярьж байгаа шүү дээ. Бид нар яагаад эх орноо хөгжүүлэхийн тухайд бас өөрсдөө эрүүл их сайхан амьдрахын тухайд айл гэрээ авч явахын тухайд бол яах ёстой гэдгийг яалтчгүй энэ зүйлээ мэдчихэж бид нар одоо өөртөө сайхан амьдрах юм байна. Нөгөө нэг бие засаад, гэрээ засаад, төрөө засах гэж энд яваад байгаа байхгүй тийм. Тэр чүүднээсээ одоо энийг төрүүлэх анхны дугаартаа таны хүрсэн байхгүй. За баярлалаа. Тэгээд энэ бүгдийг бас дэлгэрэнгүй ярьж өгч байгаа танаа маш их баярлалаа. Тэгэд нэг сонирхолтой зүйлийг асууя гэж бодож байна л да. Та хүн энэ хорвоод ирээд 15 төрлийг авдаг гэж байгаа тийм. 15 удаа хүн болж төрснийхөө дараа багшаа дээшээ дэвшин гэсэн үг. Ер нь бол тийм. Өөрөөр хэлбэл чи үхшгүй мөнхийн одоо амьдрал шилжин сүнсний амьдралд одоо орчин үеийг яг гэгэрх гэж яриад байна. Гэгэрх өөрөөр хэлбэл чи онгод тэнгэр сахиул бурханч гэдэг юм уу? Тийм юм болох нь шүү дээ. Сүнсний амьдрал шилжин. Өөрөөр хэлбэл чи алдаагаа засаа дууссан учраас дахид төрөхгүй, дахиж өгөхгүй мөнхийн тийм сүнсний амьдрал шилждэг байх нь шүү дээ. Тэгэхээр дээд ертөнцийн далд ертөнцийн бас л энэ амьдрал дээр ямар үйл явдал болж тийм л юм болоо явж. Энэ сайхан амьдрал бас энэ дэлхий дээр байгаа шиг амьдрал тэнд өрнөж байна. Тэнд бас өрнөж байна. Чи тэнд бас хийх үйлтэй тийм байдаг. Энд чи үйл хүлтэй тийм юм байна. Нөгөө нэг там гэдэг нь багшаас.
За тэр тухай тайлбарлахад болохоо 5 гэдэг нь болов яг хаа. Бид нар ингээд одоо би түрүүн угаасаа хэлсэн шүү дээ. Алдаагаа засгаад сурах юмаа сурах гад ингээд ирсэн байгаа. Гэтэл бид нар энэ зам төв дээрх дээрээ хүн болоо төрөл авахдаа яах гэж ямар зорилготой ирснээ мартчихдаг. Ер нь бол мартчихдаг. Тэгэл зүгээр л энэ 10% энэ материалын юм дээр илүү ингээд анхаарал амьдраад байна. Тэрний төлөө яваад байна. А гэтэл чиний зорилго чинь ерөнхийдөө бол мөнх санхүү эд баялаг цуглуулах гэж ирээгүй шүү дээ. Чи сүнснийхэн боловсролын төвшинг ахиулах гээд ирж байгаа. Хүн болох зөв хүн болох. Зөв хүн болох. Өөрөөгөө ч өөрийнхөө алдааг засаад сурах юмаа сураад нэг шат агчаал буцах ёстой. Тэгсээр байгаа тэр 15 шатыгаа чи дүүргэх ёстой. А гэтэл чи буруу зүрүү яваад юм алдаа гаргаад ингээд яваад байх юм бол дараачийн төрөлдөө одоогийн энэ төрөлд амьдарч байгаагаас доогуур явж болно. А эсвэл бүр буруу зүрүү явсан бол чи дахиж хүний төрөл авахгүй нөгөө бусад төрлүүдийг аваад явах нь шүү дээ. Бүр буруу зүрүү яваад байх юм бол хорхоо шам жаттан мавтан гэж явж байгаа тэгээ хэдэн төрлийн дараачийн тэр шатаагдаж, устгагдаж, алга болдог тэр. Ийм явагддаг. Тэрий чинь там гэдэг юм байна шүү дээ. Тий, тэрий чинь там. Өөрөөр хэлбэл чи буруу зүрх юм хийсэн бол тэр тамд тэр одоо шийтгэлээ одоо идэх нь байна шүү дээ. Тэшээр нь бол хүн болж төрхийн гол утга агуулга нь юу юм бэ гэдгийг бас танаас дэлгэрэнгүй асууя гэж. За хүн болж төрөх гэдэг чинь би дөрөв хэлсэн. Бид нар хүн болоод ирэхдээ дандаа зоригтой ирдэ шүү дээ. Бүгдээрээ өөртөө зоригтой жишээлбэл алдаа малтайгаа засан ч гэдэг юм уу төрөл дээшлүүлэн ч гэдэг юм уу ийм. Тэгэхээр чи төрөл дээшлүүлэхийн тулд л өөрийнхөө буруу зүрх юмыг засцаалаад явах нь байна. Шинээр юм сураад тэгээд чи юу яах нь байна? Шат дахиад явах нь байна. Тий сурах ёстой зүйл нь болоор ерөөсөл хүн байхын сайхныг суралцах хэрэгтэй байна. За энэ чинь жишээлбэл яг бүр тодорхойгоор аюу тодорхой яриг гэвэл чи би айлгаагүй. Ер нь хүн гэдэг ээж аав гэж хоёр хүний хайрын бүтээгдэхүүн. Чамаас хайр л гарч явах ёстой. Чи өөрөөсөө ямар ч нөхцөл боломжгүйгээр хайр гаргаж явал хэн болж байгаа чинь тэр. Чи өөрөө хайр гаргаж иж хайр авна. Ер нь эцсийн бүлэгчээ өөрөөсөө юу гарган тэрийг л авдээ шүү дээ. Тэгэхээр хайр энэ хорвоо ертөнцийн уг үндэс нь ерөөсөө л хайр юм байна. Ерөөсөө л хайр. Амьдрал хайр тэр тогтдог гэдэг дуу байдаг шүү дээ. Тэр чи яг үний биш. Яг л энэ чинь л байхгүй. Тэгэхээр бид нар ерөөсөө л энэ хорвоо дээр хин нэгээ байгаа алтаа оноо бүх зүйлтэй л хайрлах юм шүү. Яг зөв. Хүний одоо жишээлбэл бид нар хэнийг ч өөрчилж чадахгүй. Би ханигаа өөрчилж чадахгүй. Манай хань намайг өөрчилж чадахгүй. Тухайн хүн өөрийгөө л өөрчилж чадна. Тэгэхээр хүмүүс ерөнхийдөө өөрийнхөө хүндрэл бэрхшээлч гэдэг юм уу болохгүй бүтгөө болоод байгаа үйл явдлуудыг гаднаас хэн нэгнээс хайх биш. Чи өөрөөс эхлэх ёстой. Бүх юм. Тэгээ ойр дотныхныгоо алдаатай, сайтай муутай хүлээн зөвшөөр. Чи л өөрөө өөрчлөгд. Чи өөрөө өөрчлөгдөд ирэхээр ойр дотныхан чи бүгд дагаад өөрчлөгддөг. Чи нөлөөлдөг байхгүй. Тэрнээс загнаа зандраа чи тэгсэнгүй ингэсэнгүй гэдэг хэрэг байхгүй. Чи тэр хүнд одоо засаж чадахгүй. Зүгээр л өөрөөсөө хэл. Ерөөсөө засран гэж ерөөсөө байхгүй гэж байхгүй. Тэгээд нөгөө хань ижлүүд ерөнхийдөө энийг бас яриа гэж бодож байна. Хань ижлүүд гэдэг бие биенээ үйл өөрөг өөрлөцдөг. 70% 90% би яриад байгаа шүү дээ. Хэрвээ чи гэр бүлтэй болвол тэгээд эхнэр нөхөр хоёр бие биенээ үйл өөрөг өөрлөцөд нэг хүн болдог 70 биеийн төвшин. Та ярьжсэн шүү дээ. Тэгээд дундаасаа гарсан хүүхдүүдтэй бүх мэдээлэл үр удамтай өгдөг. Сайн ч өгдөн, муу ч өгдөн. Тэгээд эцэг их ямар байгаагаас танаа үр удам шалтгаална. Өөрөөр хэлбэл ээж аав нь дандаа гоё мэдээлэл итгэжүүлээд яваад байвал үр хөвгч улам сайхан гоё удмын сайжраад байна шүү дээ. Удмын асуу гэдэг нь монголчууд энэ талаар мэдлэгтэй байсан болохоор хүүхдүүдээ бүр ингээд 5 6 байхаас нь худ ураг болдог байсан шүү дээ. Суулгана гэж шүү дээ. Яг зөв өндгөн сүү тавих. Ингээд худ ураг болгоод тэгээд 7 8 таад нь хэсэг гэр оронд нь байлгадаг ч юм уу. Багаас нь ингээд ойртуул танилцуулдаг байх юм шүү дээ. Эцэг их нь бол жишээлбэл сайн удмынхантай үр хөвгтөө нийлүүлэхийг боддог байж. Монголчуудын талаар мэдлэгтэй байсан болохоор тийм баг багт нь өндгөн сүү тавьдаг байсан байна. Дараа нас бий гүцэхдээ нь одоо нэг гэрт оруулдаг байжээ. За ер нь бол яг ээж аав нь сүү тавьж өгөөгүй ч гэсэн өөрөө хэрвээ ямар нэгэн байдлаар өөрийнхөө одоо хань нөхөрч гэдэг юм уу те хамтран амьдрах суух хүнээ олсон болвол эцэг ихээр дандаа сонжуулдаг байсан шүү дээ. Эцэг ихэн зөвшөөрвөл суудаг байж, зөвшөөрөхгүй бол суудаггүй байж. Энэ юу хэлж байгаа юм гэхээр би түрүүнд дурдсан монголчууд угаасаа мэдрэмж өндөртэй. Тэгэхээр хүний эцэг их гэдэг хүн энэ үр хөвгтэй хань үжил болох хүнийг өөрөө зүүн совингаар мэддэг. Монголчууд хамгийн гол зүүн совинтай гэдэг нь энэ. Тэгэхээр бид нар энийг бол эцэг ихээрээ бүх юма шийдүүлдэг байсан. Одоо болох дээр яаж вэ? Бараг эцэг ихтэй зөрөөд би энтэй суухгүй л өглөө хадлаа гэж бараг хэрэлдээд муудалцаа сууж шít. Гэтэл тэгэл дараагаар нөгөө нэг хэдэн жил болоод салж шít. Тэг эцсийн бүлэгтээ тэгэл үр хөвгт өмчрөө тооцорж шít. Үр удмаа үлдээх гэдэг бас их чухал. Чи зөв хүнтэй цаарж зөв одоо гал голомтон дээр зөв гэр бүл зөв хөвгт гаргах ёстой.
Энэнд эцэг их хоёр ч гэсэн бие хагаа ер нь бол бэлдэж явах хэвээр. Тэгжээж одоо зөв хөвгтөөр нь зөв гарна. Чи өөрөө энэ зам тавьд ирсэн зорилго нэгдүгээр чи өөрөө хүн болох хэвээр. Чи үр төлөө гаргах хэвээр. Өөрөөр хэлбэл үр төлд гэдэг чинь чиний өөрөөсөө гаргаж бий болгож байгаа бас нэг орчлон тус дэм үзүүлэх од. Тэгэхээр энийгээр бас чи хүн хийх хэвээр. Өөрөө хүн болж төлөвшсөнийхөө дараа хүүхд төрүүлэх хэвээр юм шүү дээ. Яг зөв. Тэгэхээр юмыг ер нь төлөвлөх хэвээр. За тэгээд ерөнхийдөө төлөвлөгөөтэй л амьдрах хэвээр. Эхлээд өөрөө хүн бол. Бас манай монголчууд ингэж яриад зарим нэг тийм буруу ташаа ойлголттой байдаг л да. Жишээлбэл одоо сайн удам гэж ярихаар нэг мөнгөтэй баян хүн гэж ойлгоод байдаг юм шиг. Үгүй шүү дээ. Тийм шүү дээ. Энэ зүйл дээр та нэг дэлгэрэнгүй бас тайлбарлаж өгөхгүй их буруу ойлгоод байгаа. Ерөөсөө сайн удмын гарц суу гэдэг нь тэр удам нэг тийм сайхан үйлтэй буянтай хүн байсан ба. Тэгж ярьдаг шүү дээ. Яг зөв. Тэр одоо зөв хүн байсан. Зөв хүн байсан. Тэр одоо хүмүүнлэг хүмүүс түмэн тустай байсан. Энэ чанарыг л харж одоо удмыг харж байгаа ш. Тэрнээс тэр мөнгөтэй байна уу, баян байна уу, хідэн давхар хаустай амьдрэх тэрэнд гол биш. Зүгээр энэ хүн мөн үү? Өөрөөр хэлбэл хүний чанар чи ерөнхийдөө нэгдүгээр зовж байхад их мэдэгддэг. Дээр нь баяр ёслол гоё юм дээр бас танигддаг хүний зам чанар. Тэгэхээр ерөнхийдөө бол хүн байх гэдэг бол бид түрүүн хэлсэн шүү дээ хайр. Тэгэхээр чи боломжоор хүн тусалдаг байх хэвээр. Бид нар ер нь энэ орчлон хорвоогоод ирээд ганцаараа оршиж амьдрах боломж угаасаа байхгүй. Энэ бүх од хэрэгсүүд бүгд өөр хоорондоо энергийн солилцоонд байж иж энэ орчлон хорвоо гэдэг өөрөө тогтдог. Тэгэхээр хүн болгол энэ орчлон хорвоогоос дандаа хайрын энерги авч шít. Бид нар дээд хүчнээс авж байгаа энергиуд чи дандаа хайрын энерги. Чи хайрын энерги авч л байгаа юм бол хайрын энергийг буцааж өгдөг бай. А бид нар уурлаад бухимдаа дэрвэл өөрөөсөө хайр гаргаж чадахгүй. Хар муухай өнгө гаргана. Муухай одоо уур амьсгал үг хэл гарна чамаас. Тэр чинь чи муухай амьд гаргаад байна гэсэн үг шин. Тэгэхээр тэр муухай юм гаргаж ич муухай юмаа л аавна. Багш би бас яг энэ удам гэдэг зүйл дээр бас нэг юм асууя. Одоо энийг бас маш олон хүмүүс сонсоосоо гэж бодож байна л да. Хэрвээ өмнө нь одоо аав ээж нь салж байсан ч юм уу тий. Эсвэл өөрөө ингээд насаараа ингээд ганц бие явсан хүний нэг хүүхдүүд ч юм уу тий. Тэр зүйлийг одоо ингэж таслуулах хэрэгтэй байдгаа гэж би сонсч ирсэн юм байна. Энэ үнэн үү гэж. Энэ бол байна. Би дөрөв чамд ингээд яг хэлсэн шүү дээ. Давтагдаад яваад байдаг. Тийм би ер нь угаасаа ингээд хэлсэн. Нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр хүн унтаж хөвтлээ. Удмынхаа мэдээллийг солилцсон ижлэхэн байгаа. Дундаасаа гарсан хүүхдүүдтэй энэ удмын мэдээлэлчүүд очлоо. Тэгэхээр эцэг их ямар байхаас их шалтгаална. Сүүлийн үед энэ орчин үед нэг хамтран амьдрагч гэдэг юм их одоо дэлгэрээд байгаа. Энэ нь бол тэдний нэгдүгээр одоо үр хариуцлага хүлээхгүй л гэсэн шалтгаан юм уу гэж би ойлгодог. Гэтэл энэ хамтран амьдрагч гэж чинь одоо нэг хүнтэй сууж байгаа хамт амьдарч байгаа нэг хэдэн жилийн дараа за болио чи таалагдахгүй нь боллоо гэж дахиад нэг өөр хүн сонгох юм ба штэ. Ер нь бол тэгж ойлгогдоод байгаа. Тэгэхээр чи хэдэн хүнийг чи сольж халих юм. Чи хэдэн хүнтэй одоо хэсэг амьдрах юм. Тэгэхээр тэр удмынхны мэдээллийг чи дандаа өөртөө авах. Одоо хүн хин нэгэнтэй унтаж гэвтэйг яг онгоноороо байгаа эрэгтэй хүн ч эмэгтэй ч хүн бай. Нөгөө аавын ээжийн өөрийнх нь ур төрөл ингээд ийм л гурван юм байна штэ. Чи нэг хүнтэй унтаж гэвтлээ яг ийм юм нэмэгдэнэ. Дахиад нэг хүнтэй уулзлаа дахиад нэг юм нэмэгдэнэ. Дахиад эцсийн бүлэгтээ чи хичнээн хүнтэй ингээд орооцолтовдаа чаргууцалтавдаа. За тэгээд нэг 30 нэлийн гараа 40 гараад ирэхдээ за гэр бүл хэрэгтэй болоод байна шүү дээ. Нөгөө чи ингэж баясаж янз бүрийн хүн чинцээр одоо ханчлаа шүү дээ. Одоо залгаад байна. Гэр бүл гэдэг халуун талаар амьсгал байх хэвээр. Ариун байх хэвээр. Ариун байх хэвээр. Энд одоо тийм үр удмаа харж баясдаг, баярлдаг энэ аз жаргалыг мэдрэх ёстой. Тэгээд хүмүүс өсөн өсөөгөө за тэгээд дуртай дургу хайртай дургу хамаагүй нэг хүнтэй суугаад нэг хүүхд гаргахаар болж шít. Тэгээд тэр гарч байгаа дундаас нь гарч байгаа хүүхдүүд тэр ээжийнхэн ч юм аавынхаа ч юм орооцож исэн бүх хүний мэдээллийг авч гарч ирж шít. Яасан зовсон хүн арахгүй тэр хүүхд хөөрхөн амьтаа үйл үүрийн ачаа гэдэг ихтэй гарах нэ тэ. Тэгэхээр үйл үүр гэж энэ дээр байгаа нөгөө сайн мэдээлэл чил яриад байгаа шít. Тэгэхээр сайн байвал сайн үйл үүр байна. Чи сайныг нийтлэн муу үлийн үүрэг болвол муу үйлдэлүүд чинь давтаа зовоод зүдрээд тэгээ дээр нь ганцхан өөр ээж авах биш нөгөө ээж авахаа орооцсон хүмүүсээ хүртэл өөрөд явах нь шүү. Тэгэхээр ямар хүн зөв явах хэрэгтэй гэдэг чинь зөв явах хэрэгтэй гэдэг ерөөсөө л энэ байхгүй. Ерөөсөө үнэнч байх хэрэгтэй гэдэг чинь тэн дээр гарч ирдэг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ энийг бүр ингээд Монгол гэрийн жаягаар ярих юм бол гэр гэдэг хоёр багантай. Хоёр багантай байж иж гэр зогтор сууршилтай сайхан тоглог сайхан байна да. Нурж унахгүй, яаж явахгүй, салхин дураад унчихгүй. Яг энэтэй адилхан. Тэгэхээр гэр бүл гэдэг эрэм гэж хоёр хүн нийлжээж гэр бүл тогтно. Энэ тэгээд энергийн хувьд ялах юм бол ин ян гэдээ яриад явчихна. Тэгээ эрэм ирчим гэд яваад өгчнө. Тэгэхээр ир ирчим, ийм ирчим, хатан заяа, хаан заяа эд чи бүгд үүрэгтэй.
цаанаасаа өөрөө гэсэн үүрэгтэй хариуцлагатай. Тэгэхээр гэр бүл болсон л бол чи хатан заяа юу эхнэр хүнийхээ үүргийг гүйцэтгэв, их хүнийхээ үзэггүй үүргийг гүйцэтгэв. Эмэгт эрэгтэй хүн болох тэр хаан заяатай, хаан эзэн, гэрийн эзэн гэдэг үүргийг гүйцэтгэв. Ер нь бол тухайн хүмүүс өөрийнхөө яг энэ үүргийг гүйцэтгэж байгаа нөхцөл эвтэй найртай айтайхан сайхан явдаг байх нь байна. Өөрөөр хэлбэл тухайн хүнийг одоо гэрийнхээ эзэн хүнийг эзэнгийнх нь үүргийг гүйцэтгүүлээ. Битээ булааж авч урдуур нь ороод хийгээд. Чи эмэгтэй юм бол эмэгтэйхээ үнийг үүргээ гүйцэтгэ. Энэ нөхцөлд л гэр бүл бүрэн бүтэн байна. Тэгш заяатай байна. Тэгээ эцэг их ямар одоо амьдрал давтагдж байна. Эцсийн бүлэгтээ үр хөвгтөд нь яг л тэр давтагддаг. Одоо ингээд хүн одоо хань ижлийн сонгох гэж байгаа бол тэр өвөгийг хар, ээжийг хар, ээж наав нь одоо ямар байна? Хэтэд чи яг л ийм болно. Тэрийг хар гэдэг чинь учрын шүү дээ. Шүүмжтэй талаас ганц зүйл асуухад энэ зүйл дээр таныг дуу хоолойг бас хүргээсэй гэж хүсэж байна. Жишээлбэл одоо бөө гэж нэртэй, улаагч гэж нэртэй хүмүүс байгаад байна. Тэгсэн мөртлөө амнаас нь дандаа ингээд их муухай хараал гардаг. Хүнийг ингээд хамаагүй одоо сошиал ертөнцөөр орчиж хараадаг тий. Би ч хамаагүй одоо хараа нүрүүд би чинь хараа гэдэг ч юм уу. Тийм дайрдаг надад хүртэл иржсэн байхгүй багшаа. Энэ одоо үнэхээр тэр онгоц зохистой хүмүүст нь ийм эхлээд байд юм уу? Алис үл нэг альбин тэрэн гэдэг юм уу? Бас ийм зүйл үнэхээр тийм тэнгэрийн онгоц зохистой хүмүүс ийм ярьж болдог юм уу ер нь? гэж асуумаар байна л да. Одоо яг жинхэнэ одоо өөрийнхөө удмын онгод тэнгэр сахиулыг залсан хүмүүсээс тийм үг хэлэх, тийм бодол гарахгүй. Одоо жишээлбэл тогтоол усан дээр бид нар нэг чулуу шидлэхэд ингээ цагиргалаа тэлээ явдаг шин. Энд чинь тэлж яваад тэр захтаа хүрэл буцаад яг тэр их ус үртэй очдөг. Тэгэхээр буруу зөрүү хийгээд байгаа хүмүүс бол яг өөрийнхөө хийсэн үгэлд өөрөө дарагддаг. Тэгэхээр жинхэнэ бөөнөр хизээж хараалж чадах хийхгүй, хизээж одоо хараалж чадахыг хариулахгүй. Зүгээр л дардаг. Эдгээр ч юм бол үр удмаа хамгаалах гад орчлон хороогоо энэ дэлхийн ээжийг аврах ийм зорилготой. Одоо энэ онгод тэнгэрүүд гэдэг чинь. Буруу зөрүү юм яриад ингээд хүн хорлоо шийтгэхэд явж гин гэдэг бол яг яс юмн дээр тэр тэрэнтсэн бөөнөр. Өөрөөр хэлбэл бид нэр одоо би бас ингэ монголчуудынхаа бас нэг бахархах юм нь одоо бөө гэдэг чинь зөвхөн Монголд байдаг юм биш шүү дээ. Гадаад дотоод бас зөндөө байдаг. Тэгтээ монголчуудын нэг ялгаатай бөөгийн зан үйл нь болох тэр удмынх нь онгод тэнгэр сахиулууд яг энэ тамгалсан үрс дээрээ буудаг. Бөөнөр буух тэр нэг дуу хоолой нь өөрчлөгдөд, үг хэллэг нь хүртэл өөрчлөгдөд ирдэг шүү дээ. Энэ бол онгод тэнгэр нь балчир дээрээ тамгалсан үр дээрээ заларч ээж, биеийг ашиглаж ээж одоо орж ирж байна. Тэгээд нөгөө хэл ярих юм хэлж байна. Гэтэл бусад гадаадын бөөнөр бол ихэнх тохиолдолд сонсдог. Гаднаасаа сонсож хэлж ярьж байгаа юм дамжуулж өгдөг. Тэгэхээр бидний нөгөө тэнгэр тамгалагдцсныг нэг гавьяа энэ онгодууд улаач дээр залрах. Биен дээр нь яг залардаг. Ариун дагшин биен дээр чинь бас хүссэн хүн дээр бууж орж ирнэ гэж байхгүй шүү дээ. Тийм үү? Үгүй шүү дээ. Нөгөө тэнгэрээс тамгалагдсан хүн цаанаасаа тамгалагдж балчраа тамгалагдчихэж тэр балчир дээрээ сууж ээж үүлээ хийдэг. Тэгээд би хүмүүсийг бас би өөрөө засал үйл хийдэг ч гэсэн хин нэгэнд өөрийгөө даатгах бити яваач. Өөртөө эзэн байгаа ш. Чи өөртөө эзэн байж чадна. Тэгэхдээ зарим нөхцөлд бид нар ердөө тийм өөртөө тусвалж чадахгүй нөхцөл байдал бас үүсдэг. Тэр нөхцөл байдалд бол чи чаддаг хүнд нь хандаа. Өөрөөр хэлбэл нөгөө далд биеийн жижигхэн болоод тэр хүн өөртөө тусвалж чадахгүй харгаа бардаг. Өстой дээшээ тэнгэр хатуу доошоо газар хатуул болж байгаа. Тэгэхээр амьдрал ах ажил төрөл эрүүл мэнд бүх юм дээр муулна. Чи өөрөө яаж дэлцээд өөрөө тусвалж чадахгүй. Тэгэхээр ламд нөө бөгднөө тэр хин байх нь их гол нь ш. Хамгийн гол нь чиний нөгөө далд биеийг л норм хэмжээнд нь аваачаад өгч тийм үйл хийх чадамжтай хүндэл хандах хэвээр. Тэгэхээр та нар хоошод бол энэ заслын дараа зөвхөн сайнаа итгэжүүлээд өөрөө хичээгээд явах хэвээр. Өөрийнхөө зүгээс тэр уул усандаа талархдаг, илэрхийлдэг, чамд хүндрэл бэрхшээл гараад ч юм уу шийдэж чадахгүй бол буурал дээдсүүдэд зориулаа сүүр өчгөлдөө. Охин ингээд зовоод байна, ингээд зүтрээд байна. Охин одоо яагаад буруу зөрүү яваад байгаа учраас сайн болохгүй байна. Альсгүй хүүд нь охинд нь хүүд нь ийм хамгаалт хэрэгтэй байна гэд. Ер нь бол тэр нөгөө өргөлөө өгж явахдаа та нар юу хүсээд байгаа, ямар хамгаалт авах гээд байгаа. Альсгүй буурал дээдсүүдээс ямар дэм авах гээд байгаа. Тэрийгэ хилэнгээ та нар сүү сайнахад ээж өргөтгөл байх хэвээр. Тэгэхээр эцсийн бүлэгтээ монголчууд шиг шууд дээд хүчтэйгээ холбогдож сүм өргөл, цайныхаа өргөлөөр өглөөд ярьж хөөрөлдөг, холбоо тогтоодог ард түмэн Монголоос өөр байхгүй ш. Яг үнэ. Бусад үндэстэнгүүд бол зураг ямар юм байдгийг янз бүрийн гуйлан альсгүй одоо тэр
цуумал момлж гэдэг юм уу тийм юмнууд зургийн өмнө дэ будаа тавьж харьцаж ш тэдэртэй. Тийм шүү дээ. Тэгээд нөгөө монголчууд ч нөгөө цайныхаа дээжийг өргөн гэж бол хамгийн том заслимаа гэж таны дээр явж идэг шүү дээ. Энийг яг хуу манай ноёнтонд манай нэг дотны хүн бэлгэлсэн. Тэр одоо ер нь урлаг судлаач хүн л те. Тэгсэн чинь энэ юм яасан гоё юм бэ гэсэн чинь энэ одоо Чингис хааны үеийн баатрууд тэр үеийн ноёдуудын одоо өргөл өрхтөд бэлддэг байсан юм алтан юм байдаг юм байна. Тэгээд энэ Эрмитажд Орсын Эрмитаж биш тэнд байдаг гэсэн. Яг л ийм хэмжээтэй тэгээд цул алтан тэгээд ийм сүнгээр маягаар хийгээд тэгээд энэ бүсэндээ ингээд тавьчихсан байт юм байна. За. Тэгээд сүүгөө өргөх, өргөл өргөхдөө энүүгээрээ ингээд өргөөд цаа явсан газараа ингээд уул усанда харьцаал монголчууд ч ингээд өргөл өргөө явсан байж тээ хүний өөрийн гэлгүй уул усны эцэдэд өргөл барьцаа ингээд дандаа өгж явдаг байна. Тэгээд одоо гол ч юм шонд ч юм энэ тэндээ суухтаа энийгээр аваад угаал гүртэл энийг хэрэглээд явдаг байсан ба шүү дээ. Ийм гоё. Тэгээ манай ноёнтын бэлгэнд авсан. Миний эхнэр одоо юм хүмүүрэгтэй юм чинь чи энийг хэрэглээ гэдэг ийм хөөрхөн уут муудтай. Тэгээ би өдөө гадаа явахдаа энийг аюух ашигладیں۔ Сүүргөөл аяг тав гэхгүй хөхмөг тэнгэр минь өршөө гэж хэлдэг байлаа. Одоо энэ зуунд бол тэнгэр Монгол газар гэдэг үгийг бууралцээ хэлж өгсөн байгаа. Тэгэхээр энэ шивждэг энэ үг чинь цаанарыг дэд үжтэй холбогдуулж буруу зүрх хийсэн бол өршөөл үзүүлэх юм шүү. Тэгэхээр чи тэрийг одоо түшиж тэднэрээр өршөөгд чи зүв явна. Тэгжээж буурал дээдсүүдийн хамгаалтанд орно. Тэгжээж буурал дээдсээрээ дэмнүүлдэг амьдрал ахуйгаа. Та ерөөсөө тийм бусад шашныг те бусдыг үгүйсгдэггүй нэг тийм гайхалтай чанар байдаг шүү дээ. Та энэ тухайгаа нэг гоё дэлгэрэнгүй яриач. Таны нэг хэлсэг байдаг л да. Энэ бүгд чинь эцсийн мөчд те бүгдээрээ нэг л замналд очт юм аа гэж та хариулж ирсэн гоё. Ерөнхийдөө хүн итгэл үнэмшилтэй байх хэвээр. Тий, итгэл үнэмшилтэй байна гэдэг ямар нэг юм нэг шүтгэл байхгүй юу? Ер нь бол. Тий, тэгэхээр юм шүтгэж гэнэ гэдэг итгэл найдвар өөрөө хараад байна. Тий. Тэгэхээр буруу зүрх юм одоо хийхгүй байна. Энэ далд ертөнцийн талаа мэдлэгтэй байна гэдэг чинь чи буруу юм хийх юм бол шийтгүүлнэ гэдгийг мэдчихэж шít. Тэгэхээр буруу юм хийхээс дэвчих нь байна шít. А ямар сүвшин бишрэлгүй хүмүүс болоод дур зоргоороо одоо авирлаад явж байгаа. Юу ч хийж чадчих мэдхээр байна шít. Тэгэхээр би хүмүүсийг хэлдэг. Гэхдээ энэ олон шашны юмнууд яагаад гарцсан юм бэ? Ер нь эцсийн бүлэгтээ энэ шашин энэ янз бүрийн юм чинь өөрийнхөө уур омог янз бүрийн их номготох гээд байгаа шít. Чамайг дээрээс харж байгаа шүү гэж байгаа. Тийм тэгэхээр чи зөв амьдраад тэгэхгүй зүгээр хүнд ингээд яриад ах тэр зарим нь ойлгохгүй шүү дээ. За тэгээ би түрүүнд хэлсэн сүнсний боловсролын төвшин гэж тэр төвшнгөөс хамаарад бид нар айл юуг шүтгэн өөр байдаг. Яагаад ийм олон төрлийн шашин байгаад байгаа. Тэгэхээр итгэл үнэмшил ямар нэг юм шүтдэг байна гэдэг өөрөө буруу юм хийвэл би шийтгэлнэ шүү гэдгийг мэдж байгаа болохоор тэр буруу юм хийхийг дэвчих би хийхгүй байх ч гэдэг юм уу хичээгээд хэлж байна. Тэгэхээр чи тэр далдынхан байна уу христчин байна уу одоо хэн байна яг үнэ хэлэхдээ хүн л бол хүн шүү дээ. Тийм тэгэхээр би аль шашинд одоо бүгдээрээ л тэр чинь хүмүүсийн сайн сайхны төлөө байгаа шүү дээ. Тэгээ бүгд л нэг уулын оргил руу яваад байгаа шүү дээ. Зүгээр явах өнцгүүд нь л өөр л болохоос биш. Бүгдээрээ л хүний сайн сайхны төлөө. Тэгэхээр аль шашингаас авах юм нь авдаг бай. Хийх юм нь хийдэг л бай. Чи тэглээгээд буруутах юм байхгүй шүү дээ. Бас дахиад нэг зүйл ярих гэж бодож байна юу вэ гэхээр таны нэг гайхамшигтай чанар байдаг. За тэр тухай би ярих гэж бодож байна. Та одоо өөрөө ингээл галтуудхан гэж явж байгаа шүү дээ. А тэгэнгүүтээ та минь их гоё дуугаар засчдаг. Тэгэнгүүтээ гоё барай заслаар засчдаг. Яаж танаас гардыг бэ гэвэл тийм хүч чадалтай ингээд засчдаг. Арцгны нөгөө нэг асуудалтай хүмүүс аяг байдаг шээ. Тэгэнгүүт дандаа хоёр хөлний зөрчсөн байдаг тий. Тэгэхээр одоо та физик биен дээр ажилладаг тэр зүйлээсээ жоохон харуулчих болох уу гэж болно шүү дээ. За одоо ингээд доошоо хараад твтүүлнэ гэдэг би энэ хүүхдээ арцгны гажгийг шалгаад явж гээ. Арцгны гажгийг шалгаад ингээд байхад доош нь харуулад гарын ингэж тавиад хөлийг ингээд сулхан татаад үзнэ. Арцг нь хөл нь ийм зөрүүтэй байна. Одоо ер нь арцгны гажиггүй хүн бараг байхгүй дээ. Яагаад гэвэл төрөлд буруу явагддаг болсон. Бид нар хөвтээгээрээ төрдөг, доороос нь татаж хангааж, дээрээс нь дарж ийн. Тэг хүчээр гаргаж ийн. Тэгэхээр арцгны гажиг гаждаг. Тэгээ ээж нь арцгны гажигтай бол тэр хүүхдээ арцгны гажигтай байна. За ийм арцгны гажигтай байсантай холбоотой өвдгөн дээр өөрчлөлт болно, сүүж түүхэн дээр өөрчлөлт орно. Нуруу хүзээс эрийг энэ хүүхдийг хар. Баруун талынх нь овгор, зүүн талынх нь ингээд шалж байгаа дээ шүү дээ. Ийм байдлаар ингээд мэдэгддэг. Одоо энэ хүүхэд жишээлбэл арцгны
зөрүүн талын гажигтай. Энэ хүүхэд баруун талаараа л унтдаг байгаа. Энэ талаараа унтч чадахгүй. Хөлний арцны гажигтай байна гэдэг ганцхан хөл гажичаад байгаа хэрэг биш шүү. Энэ амьдрал ах ажил төрөл дээр амьдралын замуур оронтоод гарантаад яваад байна гэсэн үг. Барилгаар бол арцны гажиг гэдэг болбол фундамент. Яг энэтэй адилхан фундамент тэгшгэн байжээж хөл тэгшгэн байна. Нуруу хүзүүсээр тэгшгэн байна. Гар дөрвөн мөч зүг байна. Өөрөөр хэлбэл тулгуур эртэн зүг байхаа их үндс нь тэгшгэн арцны гажигтай холбоотой. Хамгийн эхлээд арцны гажиг буюу хөлний зүрэг засах ёстой. Сүүж, түнх, өвдөг, мөр, хүзүү нуруусаар засарна. Хүзүү нуруунд сэр засарч иж толгой зүгөөрөлнө. Толгойн ундаг тусдаг хүмүүсийн шалтгаан голдуудаа энэ хүзүү сэртэй холбоотой байдаг. Арцган засарч иж нуруу хүзүүсээр тэгшрэнэ. Нуруу тэгшрэх гэдэг өөр амьдралын ноён нурууг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл амьдралын ноён нурууг хүн өөртөө итгэлгүй. Ачаал их авж байгаа талын булчин шүрмөс нь том бороод овоогоод ингээд хөгжцсөн байдаг. Энэ ачаал баг авч болохоор хатан гаршина. Тэгээ тэр байтгаа хөлний тавхааны хөлний аризмаар хүртэл өөрчлөгдөнө. Нөгөө их ачаал авж байгаа нь пальбы гадныг аризмаар том болох нь шүү дээ. Тэгэхээр хүмүүс та нар бас гэртээ бие биенийгээ шалгаж болно. Тэгээ хүмүүс болох төр одоо сүүлийн үед ярьж байгаа та буруу суугаад байгаа учраас тэрийг энийгээ гажаалгаад байна гэж яриад байгаа. Би тэгэхээр үгүй энэ эсрэг биш. Энэ буруу суугаад байгаа биш. Арцг нь гажигтай уушраа тэг гажаандаа таарцуулдаг байхгүй юу. Энэ дээр нь би дарж үзэх гэж байна. Энэ хамаагүй овгор энэ шулдан багаз. Энэ дээр ингээд дараад өгтөр хүндүр байгаа минь. Энэ гажаатай тал хүндүр байдаг. За энэ. За дараагийн тал энэ эрүүл тал. Энэ эрүүл тал минийх энэ талаараа ч унтдаг байгаа. Энэ залуу хүн уян хат ингээ хотолцоод явж явах хэвээр нуруу нь өөрчлөлтөнд орцсон. Уян хатан чанар байхгүй. Ийм болцсон байна да. За одоо их чинь арцхны гажиг гэдэг имийг засах гэж байна. За минийхүү сайхан сул биш айх юм байхгүй. Биеэ сайн суллана. Өсгийг яг зөв наа чин зөв барилал. Сул минийхүү. Битгий чангалаараа жоохон өвдөн тэгтээ сул байлга. За маш сайн. За энэ хар. Хөлн төв тэгшгэн болсон. Сэтгэлийн секундэд ямар зөрүүтэй байв. Ийм гоё тэгшгэн болсон. Одоо энэ хүүхдүүдийн би арцгийн гажигийн засцсан учраас одоо нуруугийн засна. Энэ түрүү өвдөлт байсан одоо байна уу? Байхгүй. Гажигийн засаал бол өргөс авсан юм шиг алуу болдог. Энэ талд угаасаа зүгээрээсэн. Тийм багц. Одоо би дандаа доргилт хийн. Энэ фундаментыг засан бол энэ яс мэд чи өгөөсөө өөрийгөө засах гад үе болгон дээр өөрчлөлт орцсон байдаг. Маш сайн. За одоо энэ хар. Зөөлхөн болцсон байгааз. За чи хоёр гараа духан дороо авчих юм нөхөө. Маш сайн. За одоо минийх нь хараа зөөлрсөн шинж байгааз. Түрүү нь хотолцохгүй байсан шүү дээ. Одоо ингээ хотолцож байгаа. За энэ дээр хөндөр байгааз. За хүзүүсээртэй холбоотой тарих мэдрэлийн үйл ажиллагааны асуудал бүгд хүзүүсээрэн дээр. Хүзүүсээрийг засахын тулд л чи заавал арцгны гажиг засах ёстой. Тэгээд нуруугийн засах ёстой. За минийх ингээд тавьж байгаагаар эрүүгээ тавилаа. Сайхан сул байна. Янзын. Маш сайн. Минийх нүдэн айн. Би та нарыг дандаа нүдэн айн гэдгийн учир нүдэн айнх дээр хүн ээ султай. Сул. Маш сайн. За босоо суучих юм. Сул байгаарай. Чангалж байна. Ингээд чангалаад байх юм бол зас чинь дутуу хийгдэнэ. Чангалаад байвал хүчээр хийж болохгүй чи гинтэн. Сул. Өшөө сул. Тэр энэ хараа ийм гоё гарч ш. Суллах тусам ямар ч зөөвргөө асуудалгүй явагддаг. Чангалах юм бол хүчээр хийж болохгүй чи гинтэн бэртэн. Энийг хийх тийм амархан юм биш. Тэгэхээр айгүй мэдрэмжтэй байж хийхгүй бол хүний гэмтэх бэртэх магадлал маш өндөр. Чи нуруунд айгүй өөрчлөлт орсон юм байна шүү энэ талаараа. Минийх одоо сонголт айгүй хийх ёстой. Би сая болвол ерөнхийдөө арцгны гажигтай үүдэлтэй холбоотой бүх ясан дах гажаануудыг засцсан. Тэгэхээр ясын засаал өгөх юм бол гажаанууд бүгд ер нь бол засчих дээр булчин шөрмөсүүд нь ер нь зөөлрөөд ирдэг. Тэгээд дасгал хөдөлгөөн өгөхэд энэ хүнд айгүй амархан болчихно. Тэгэхээр ийм арцгны гажиг засуулсан хүмүүс заслынхаа дараа 2-3 сар заавал сонголт хийх ёстой. Тэгэхээр өглөөний дасгал нь эмчилгээний дасгал болдог. Оройны дасгал нь болох дээр бие дэрхтэн системийг чинь амархад, унтахад чинь бэлдэж өгдөг. Хүн 50 унтаж чадвал булчин сайн сулардаг. За ямар вэ? Оёрч уу? Зөөлхөн болж уу? Маш сайн. Түрүүн чиний хуучин ямар байсан? Намайг заслихээс өмнө иймэрхүү л байсан. Одоо чи доошо чөлөөтэй өрж байгаа биз?
За нэг тийшээ эргүүлэхдээ хаана хүндүр байна, хаана хатаа байгаа мэдэр. Одоо нөгөө тийшээ. За зууртай газар байна уу? Байхгүй. Яг зөв. Өөрөөр хэлбэл чинь гажаануудын бүгдийг засаад өгцөө. Ямар ч зүйл. Яг зөв. Энэ нуруу нугас ингээд бүх байгаа энэ гол сувгаар аюу том энээр эрчим явдсан шин. Энэ эрчим гажцсан байсан юмуудын гажаагийн засаад энэ урсгалыг тэгшлээд өгчдөр тарих мэдрэлийн үйл ажиллагаа өөрийн хангамжаа сайн авдаг. Тэгэхээр хүний нүд сэлмээд ирдэг. Толгоо сэргээд ирнэ. Одоо чи зөвөр бодно, зөвөр сэтгэн дэд хүчтэйгээ холбогдчихж байгаа. Миний хүүгийн юмыг бодох чадвар, хүлээж авах чадвар, тэг хүнд угаасаа 70 мэдрэмжүүд байдаг. Тэр маш сайн болдог. За ингээд амжилт үсэ. Тэгэхээр арцэг нурууны засал гээд та ч одоо ингээд ийм зөрүүтэй хүний хүртэл тэр дуран хэдхэн секундын дотор ингэ тэгшин болгочихж байна. Энэ бүх хүч яг юутай холбоотой байна гэж. Буурал дээдсүүд надад энэ хүч чадлыг өгч байна. За тэгээд би яг үнэндээ хэлэхэд аюу тийм ууггүй. Юмыг одоо сурахын тулд би юм сурах гэж байгаа бол энийг тултлан сурах хэрэгтэй гэдэг зорилготой. Юмыг тэгж хагас дутуу сурах би аюу сонирхолгүй. Тийм тэгэхээр чинь тэгэл өөрийнхөө хийж байгаа үйлтэй холбогдуулаад одоо хүний биеийн анатом судлах, тэгэл нөгөө ном судалж унших, ангаахын талаас юм уншиж судлах гэл ингээд ийм юм болоо явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ болгоныг мэдчихэж мэдлэгтэйгээр тэр юм хийхгүй бол харанхуй нүдэн балаач хүндэлээ хийж болохгүй шүү дээ. 20 жил үнэхээр цаг наргүй ажилласан. Та надаас эхлэх их орон гэдгийг таны зүрх сэтгэлийг юу гэж ойлгож байна? Энэ надаас эхлэх их орон гэдэг чинь айгүй утга учиртай хүн болгонд хүртээнчтэй тийм үг. Яагадгүй бол энэ их орныхон төлөөж байх юм бол чи их зүг байх хэвээр. Тэгээд энэ эхлэлийг яг л чи өөрөөс эхлэх хэвээр. Чи өөрөө гоё байж ээж бусдыг гоё болгоно. Чи гоё байж ээж гэр бүл чинь, хань ижил чинь, үр хөвгт чинь гоё болно. Тэгэхээр хүмүүс ерөөсөө надаас их орон гэдэг ямиг маш их тийм том носроор хүлээж авах хэрэг байхгүй. Яг л чи одоо мэсгэл. Чи л өөрөө зүг бай. Үг чинь, үйлдэл чинь, хандлага чинь бүх юм чинь зөв байх хэвээр. Тэгэл чи эх орныгоо ингээд зөв болоход өөрийнхөө оруулж байгаа далаа тусал нэмэр гэдэг чинь энэ л болно шүү. Тэгэхээр яг л өөрөөсөө бүх юмыг эхлэхийг л би зөвлөж байна. За маш их баярлалаа багшаа. Одоо манай нэвтрүүлгийн зүгээс та хоёртоо гоё цай чанж өгнө. Тэгээ гоё танаар галаа бадраалгаад тэгээд гоё цайгаа чанж өгье. За тэгээ баярлалаа. За багшаа. Өнөөдөр ингээд таны хийж байгаа энэ сайхан үйлийг буян гэж бас байгаа, сайхан тал гэж бас байгаа тийм. Тэрний ажлаар танд бас очиж байгаа зовлон гэж байгаа. Үргэлж хүний зовлонтой нүүр тулдаг хүн болгоод таа шүү дээ. Тэгэхээр багшаа энэ зүйлээсээ хуваалцаач. Тэгэхээр энэ миний түрүүний хэлсэн нөгөө бид нэр юмаа сурах гад алдаагаа засаад ирцээ гэдэг чинь л энэ. Тэгэхээр одоо жоохон хүндрэл бэрхшээл зовлон зүдгүүр гарна гэдэг амьдрал гэдэг их сургууль чамаас шалгалтаа авч. Чи тэгэхээр энэ шалгалтанд унах эрхгүй байхгүй юу? Чи энийг даван тулах ёстой. Чи энийг яаж ижигээ даргалаад энийг даван тулах ёстой. Тэгэхээр ингэж даван тулахын тулд чамд төвчээр байх хэрэгтэй. Юмыг зөв үнцгөр нь боддог, сэтгэдэг байх ёстой. Амьдрал ахуй эргэн тойронд болж байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулах асуудлынхаа гарцыг олох чадамжтай байдаг. Өөрийгөө хөгжүүлэхэд их одоо хичээх ёстой. Мэдлэгээ заахан тэл. За тэгээд хамгийн гол нь чиний чаддаг, мэддэг, сурсан юм болгон бусад хүмүүс тус болж явах ёстой. Энийг сүнсний боловсролын төвшин гэж ярьдаг. Чи сурсан мэдсэн юм зөвхөн хоол олж идэхийн төлөө ашиглаж байвал энэ бас хязгаарлагдмал. Зөвхөн материалын юм дээр чи тулгуурлаад байна гэсэн үг. Тэгэхээр би одоо ингээд олон лайв хийгээл, үнгүй юм хийгээл, баахан постууд оруулаад өөрийнхөө мэдсэн юм ихжил оруулж бусдаас таалагдсан. За хүмүүс сурах ёстой юм гэдгийг ч би оруулж өгч байна. Тэгэхээр миний тэр 70 хэдэн мянган дагагчид нар болоод би миний мэдээллийг дагаа уншиж байгаа тэд гээх юм уу орхитуулах юм ганц ч байхгүй. Тэгээ би хүмүүсээ хэлж байгаа та нар зүгээр далд ертөнцийн талаа мэдлэгтэй болоод өрхөө. Яагаад гэвэл та нарын 90% чинь далд бий. Та нар мэддэггүй, итгэдэг үгүйгээс үл хамаарч 90%-ийн далд биеэр далд ертөнцтэй холбогддог. Зүгээр л энэ талаар мэдлэгтэй бай. Та нар 90%-ийн далд биеийн талаар мэдлэгтэй байж 10% энэ биеийг энэ замд төвд амжилтаа авч өгнө.
өөрөө амьдралын өөдөн явж ээж бүтэн заяа тавьж ээж эх орноо төших юм байна. Яг зөв. Тэгэхээр хүн болгон гоё байж ээж энэ улс орон энэ бүх юм чинь тэгшрэх нь байна шүү дээ. Тэгэхээр дор бүрнээ л хичээх ёстой яг үнэ. Хүн багшаа тэгэхээр өөр өөрийн гэсэн сүнсний төвшөнтэй байдаг гэж. Яг зөв. Би энийг тайлбарлахын тулд ингэж хэлэх их дуртай байдгийг. Бидний үед чинь бол ангидаа бид нэг 30-40-өлөө суудаг байлаа шүү. Нэг багшд хичээл заадаг. Тэр 30-40 хүнд. Тэгэхээр бүгдээрэнд нь ялахгүй адилхан зааж байгаа шүү. Гэтэл тэр зааж байгаа хичээлийг хүлээж авах чадамж тэр 30-40 хүүхдүүд бүгдээрэнд нь өөр байдаг. Зарим нь бол сахилгагуутаж явж байгаа л онцорно. Манай ноёнтой яг тийм байсан. Хичээл хийдэг. Хамгийн мундаг онц сургалтан байсан. Тэгэхээр хүний сүнсний боловсролын төвшнгөөс энэ ард зиндааны хүн бэ гэдг нь харагддаг. Жишээлбэл одоо сургууль дээр тэгж харагдаж байна. Амьдрал дээр болох тэр хүн яаж хол олж идэж байна. Энэ чин л үшээ чиний сүнсний боловсролын төвшинг харуулж идэг. Эцэг эхүүд сайн мэдээлэл итгэвчсэн байж үр удамчин сайн мэдээлэл итгэжүүл нь танаахны удмаас гаралтай муу мэдээлэл нь хүүхдүүдээс холдно гэсэн үг. Хүүхд төрөх гэдэг бол жамын асуудал шүү дээ. Үхээс айх хэрэг байхгүй. Үхэхэд бас учир байна. Тэгэхээр бид нар тэр далд бие норм хэмжээнд нь авч явж байгаад үр удамдаа мууг нь холдуулаад зөвхөн сайныг итгэжүүлээд явбал бид нар нөгөөдөлд санаа зовхгүй тайван явна. А нөгөөдүүлж арга ивэ болоод биднээс илүү чанартай, чансаатай сайхан амьдралыг эдлэх нь байна. Тэгэхээр эцэг эхээс бүх юм эхлэх ёстой. Тэгэхээр багшийн маань лайвыг үзээд маш олон хүмүүс лайвын заслыг үзээд л маш их хүмүүс засарсан байдаг. Таны минь дуун засал дуртай байдаг. Тэр тусмаа галын засал бүрч их дуртай байдаг шүү дээ. Тэгэхээр бас манай нэвтрүүлгийг шимтэн үзэж сууж байгаа тэр сайхан хүмүүсийн хувь заяаг, сайхан гэр бүлүүдийн хувь заяаг, бүр хүүхдийн хувь заяаг, эх орныхаа хувь заяаг засаж гой дуун заслаасаа явж өгөөч гэж хүсэж байна. Тэнгэрийн хураар агта шаргалаач амныда алжала тэл үрсмэн нашасуу айлгууд угараа сүдрийг хүргээдэ сайхан сэтгэл нүргэлжэд сүшиг дэврэгэ сансан үлэн булаг шиг ондрагадэ сарнарын хоёр тоо залбирч даатхида тэнгэр лус авдгуудада аргатан даатхида тэнгэрийн хохомонгол мэн аммаглан бай замби малчирхан цэцэг сэмэн инхэлвэ борхон сэтгэлээд үсэл их шигтэй хуураа татыда бүрхэг муу бүхэн үргэн атаатэй өгдөөсөн ялхас минь хүчрхэг шүү өндөр тэнгэрээ хараад инээгээрээ аз жаргал ухаантан наршдаг юм агуу бүхний хөрөөсө ирж олоорой тэнгэрийн хохомонгол мэн аммаглан бай замби малчирхан цэцэг сэмэн инхэлвэ
Бурхан сэтгэлээ дэвсээд ишигт хуураа татъя. Бүрхэг муу бүхэн үргэн отоогоо Тань зориулн чансан акта шаргал маань одоо ямархан байна да. Тань зориулсан ястаа сайхан цай уулаа. Акта шаргал гэж жинхэнэ утгаараа уулаа. Чинь баярлалаа. Угаасаа гал дээр цансаа хоол цай айгүй гоё амттай болдог шүү дээ. Баярлалаа багшаа. Тэгэлгүй яг манай нэвтрүүлгийн гол зорилго нь болоод ирэхээр одоо ирээдүйн эдэд болсон одоо төрж байгаа, өсөж байгаа бяцхан өрс маань одоо үйл өмжлөө мэддэг, бас өв тээгч байгаасаа таны хэлдгээр нөө дотоодосоо ингэж гоё монгол хүн болж монголоороо өсөөсөө гэдэг үүднээсээ бид нар бас монгол ахуйгаа бас нэвтрүүлэг дээр харуулахыг зорьсон. Тэр тусмаа та хэлдэг штэ багшаа. Айл гэдэг чинь гал голомтоо өөдөө бадрааж явж ийж тэгээд үргэлж гал голомтон асчээж нөгөө нэг айл гэр маань өөдөө явдгаа гэж асууна. Өөдөө явдгаа гэж ярьсан те. Хүн л эн чинь багш ядралгүй л яах вэ багшаа. Тэгээд гişнээ нэгэ тэнгэрийн үлийг үүсгээд ирж байгаа ч гэсэн хүнд ч юмс нэг ядрах туйлдах үе гэж бас байна штэ багшаа тий. Хүн биеийг аваад төрчихсөөс хойш тэр зүйлийг та ер нь хэрхэн даван туулж ирсэн бэ багшаа. За хүнд үе мэдээж байлгүй л ах тий. Байна. Тэгэхээр ерөнхийдөө л одоо энийг даван туулах хэвээр, учрыг нь олох хэвээр. Тэгээ залуу зандан байхдаа энэ талаар бас мэдхгүйгээс янз бүрийн алдаа гаргалгүй л яах. Тий. Тэгээд энээсээ болооч би хаа өвдөх юм янз бүрийн болж л байсан. Тий. Тэгэхдээ тэр болгоныг бол хүн өөрөөгөө л өөрчлөх хэрэгтэй гэдэг юм бэл. Чи ерөнхийдөө өөрийгөө аюу чагна, ямар алдаа гаргаж байна, юу буруу хийж байна, юмны хандлага, бодол сэтгэл үүдэл чи ямар байна. Ер нь энийг хүн өөрийгөө аюух тийм тандж явах хэрэгтэй юм бэл. Тэгээ би харьцан уугаар одоо ингээд ээжийнхээ зүйлс зөвлөснөр тийм миний охин битгий төрүүл дуурч. Чи 50 байд сур. Тэгэхээр би харьцан уугаар одоо ээжийн тэр үг ягаад ч миний бүр энэ лүү орцсон. Би тэгээ ямар ч юмд нэг тийм түргэн дуурдаггүй. Тэгээл дугаа гэж хахад угаасаа бүх юм аргыг олдоод ирдэг, учир нь олдоод ирдэг. Тийм тэгэхээр тэгж 50 байж аливаа асуудлаа шийднэ. Одоо жишээлбэл ууртаа, ундуутаа ч юм уу бухимдсан үедээ хүнээс гарч байгаа шийдвэрүүд дандаа муу байдаг. Тэгэхээр бид нэр одоо ууралсан бухимдсан үедээ аль болохоор одоо дугаа бай. Би хүмүүсийг тэгдэ уурж бухимдаад ингээд хэрэлдэх гээд ингээд завтаад ирвэл бошуухан амандаа ус хийчих гэдэг. Тэгэл чи тэр усаа ингээд амандаа байл. Ганц 2 минут л бай. Тэгэхээр чиний уурлаад гарах гэжсэн үг ганц 2 минутын дараа шал өөр үг гардаг байхгүй. Тэгэхээр бид нэр ингээд уурлаад бухимдаад ингээд ширүүн дөрөв орох тэр өөрийгөө ч хорлж идэг, нөгөө хандагчаач хорлж идэг. Үг гэдэг чи хүч. Тэр чигээрээ хүч. Чи гомд зүхрээд гарч байгаа зүрхнээс уурлаад бухимдаж байгаа үгүүд бол эрнэл зэвсэг гээл очих. Тэсвэр төвчээр гэдэг зүйл хүнийг оргилд аваачтай юм байна шүү дээ багшаа. Ерөөсөө л төвчээр тэсвэр чи айгүй тийм ууггүй байх хэвээр. Би бол өөрийгөө айгүй ууггүй хүн л гэж боддог. Манай ээжийн гэдэг юм уу да тийм зан. Нэг ажил ихэлсэн бол тэрийг алсна гарчаа санаа амардаг. Тэрийгээ тултал өөрийнхөө санаа хүртэл хийжээж сая дуустдаг. Надад тийм чанар байдаг. Тэгэхээр бас танд байгаа энэ мундаг чанар нь шүү дээ. Манай Монгол эмэгтэйчүүдэд бас их ажиглагддаг. Бүгдээрэнд нь байдаг. Өөр үндэстэнд ховор хагддаг. Ховор. Би энийг юу гэж тайлбарлах дуртай гэхээр ингэж тайлбарладаг. Их эзэн Чингис хааны үед тэр династи үед одоо аяндаа хийдэг байлаа шүү дээ. Тэгээ таадууд, баатрууд одоо тэр том одоо хүмүүс чинь аяндаа хийгээд ингээ явцдаг байлаа шүү дээ. Улс орон эзлээл явж. Тэгэхээр ар талын эхнэр хүн авч үлддэг байсан байхгүй. Тэр улс орноо захиран зарцуулах, хойноос нь хоол хүнс оруулах шүү ч гэдгийг тэр бүх юмыг тохинулдаг, удирдаад тэрийг даагаад аваад үлддэг хүн эмэгтэйчүүд байсан. Тэгэхээр монголчууд бүр үнэхээр хүчрэхэд би бүр эмэгтэйчүүдийг онцлох аяггүй дуртай. Тэр ар талыг авч үлдэнэ гэдэг чинь маш хүчрэх хүний авч явдаг чадвар. Тэгэхээр бид нөгөө цусны талаараа монгол эмэгтэйчүүдэд энэ чадварууд бүгдээрэнд нь байдаг. Маш хүчрэхээ бид нар. Тэгэхээр яг энэ зан чанараа бид нар гаргах байх ёстой. Би бас нэг ийм юмыг сүүлийн үед ингээд бодоод байгаа. Одоо угаасаа ангаах ухаан, шинжлэх ухаан бүх юмуд энэ одоо шинжлэх ухааны дэд ориглууд чинь
далд ертөнц гэж байдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ хөгжилтэй орнууд далд ертөнцийн талаар одоо шинжилгээ судалгаач гэдэг юм уу тийм юм аюу хийгддэг болсон байна. Маш хийгддэг. Одоо тэгэл хамгийн наад зах нь гэхэд одоо энэ бясалгалын тараал аура гэж яриа тэрний талаар судалгаа. За одоо онцлогоог нь эхлээд тэрэн дээр хийдэг мэдэг юм бүр албан ёсоор эмнэлэгт хийгддэг болсон. Бүр хийгддэг болсон. А манад энэ хийгдэхгүй байгаа. Тэгээ миний жоохон гомдолтой ч гэдэг юм уу дотор нь гунж гутраад байдаг юм яадын гэхлээр ер нь бол энэ далд ертөнцийн талаарх мэдлэг, чадамж, чадварууд Монголд маш өндөр байдаг. Чадaltaйнууд нь үнэхээр мэдлэгтэй, үнэхээр хийж чаддаг. Тэгэхээр бид нар уул нь одоо Эрдэнэтэн докторч гэдэг юм одоо энэ лутлот хүмүүс нь энэ материалыг дээр амжилттай яваа хүмүүс нь далдын талаар овоо байгаа хүмүүст хамтрах хэрэгтэй байхгүй. Тэгэхэд хамтрахгүй. Хамтардаггүй. Нэг бөөтөө ч юм уу лантаа уулзчих тэр нэг Эрдэнэтэн докторууд чинь доош орчих гэдэг юм шүү. Тэгээд ичээд байгаа юм шүү. Хувийн нэг тийм тийм эго гараад байгаа байхгүй. Гэтэл гадаадд чинь бол ерөөсөө энэ далд ертөнцийн талаар судлаад тэрийг хүрд мөрд байдаг одоо эрчим энерги байдаг удам судартай холбоотой гэдэг хүлээн зөвшөөрсөн ш. Тэгээд далд ертөнцтэй холбогдож энэ тарыг судлах ёстой гэдэг тийм юм одоо эрдэмтэн мэрэгдүүдийн дунд сэрдсэн байгаа. Энийг хийгээд байгаа. Ингээд хамар далд ертөнцтэйгээ хамтраад хийчих юм бол манай Монголын эмчнэр ч гэсэн чадвартай шүү дээ. Айгүй чадвартай байхгүй юу? Монголчуудад харин би хэлээд байна шүү дээ. Бүх чадварууд нь байдаг юм аа. Чадварууд нь байдаг. Ганцхан энийг гаргуулж ашиглаад болоод байгаа зүйл нь манай монголчуудад байдаг. Тэр нэг хүний дор орчих гээд байгаа юм шиг нэг тийм нэг арчаагүй зам байгаа юм л да. Тэгэхээр хүн энэ өчүүхэн энэ яг байгаа хаях юм бол тэгээд ингээд чаддгаар хамтрах юм бол эх орон минь одоо хөгжих ямар ойрхон шүү дээ. Үндэс чинь энэ байхгүй юу? Одоо хичнээн том газар орон нутагтай байна. Хүн цөөхөн байна шүү дээ. Тэгэхээр энд бол юу хийж болно шүү дээ. Тэгэхээр угаасаа энэ улс орон маань одоо энэ чадамжтай хүмүүстэй боломжийг олгох хэрэгтэй. Тэгээ аль боломжоор энэ далд ертөнцийн талаар мэдээлэл сурталчилгаа өгдөг байх ёстой, мэдлэгтэй болох ёстой. Одоо миний тухай жишээлбэл би боддоо ш. Одоо энэ ил далд байдаг юм а гэдэг талаар мэдлэгийг нөгөө сургуулийн хай скуулийн 11, 11, 12 дугаар ангид нь хичээл болгоод оруулах ёстой. За цэцэрлэгийн одоо сургуулийн бэлтгэл насны хүмүүст нь одоо жишээлбэл бясалгал хийлэгдэг. Гэдгийг л жишээлбэл хийлэгдэг байх хэрэгтэй байхгүй юу? Умыг хийгээд 7 үр зэргийнх нь ердөө 7 минут штэ. Тэгэхээр яг л тэр хүрдүүдийг сэргээж норм хэмжээнд авч явахын тулд хүн өдөрт ерөөсөө л 7 минут зарцуулахад л болдог байх юм штэ. Тэгэхээр энийг цэцэрлэг сургууль яашл одоо энийг ингээд хийж чадах хүнд хийлэгдэг байх хэрэгтэй. Тэгэхээр гадаадад бол яг энэ умыг хийлгээ тэр байтгаа жоохон 5-10 минутын бясалгал хийлгээд эхэлсэн чинь хүүхдүүдийн сурлага маш сайн болсон гэдэг дүгнэлт гарчаад байгаа шин. Тэгэхээр энд чинь ингээд сүд болоод байх юм алга байна штэ. Багш нар заагаад тэр умыг хэрхэн хийдэг техникийг цоглуулж агаад нэг чаддаг багшаар нь заалгачихал та. Тэгээд тэр ангийнхан багш хүүхдүүдэд нэг хичээл хооронд нэг их завсарлагаа гэдэг нэг хоол моол идэж уудаг юм нэг юм байдаг штэ. Тэр үед нь хооллууд нь 47 минутаар умыг хилүүлчихэлтэй. Тэгэхэд хүүхдүүд нөгөө сүнсэн сэрнэ, энерги хувьд хүчирхэг болно. Дээшээ холбогдоод ирэх тэр оюуны потенциал нь өндөр болно. Хичээлээ амархан ойлгоно, өөрийнх нь чадамжинд гарна. Ийм жоох юмнаас эхлэх ёстой байхгүй да. Хүн хийх гээд байгаа шүү. Боловсрал гэдэг зүйлээс илүү хүүхдэд ерөөсөө тэг хүн байхыг заах хэрэгтэй юм аа гэдгийг л одоо ухамсарлах боловсролын яам ч гэсэн нэг ухамсарлах тийм бас ойлгох хэрэгтэй байхгүй. Тэнд их өөрчлөлт орох хэрэгтэй байгаа. Танаас одоо энийг асууя гэж бодож байсан байхгүй. Монголчууд болохоор ерөөсөө аль ч цагийн эргэлтэнд өлсөж үзээгүй, ядарч үзээгүй ард түмэн болохоор өөр монголчууд шиг энэ үнд зүйлээ ойлгохгүй байхгүй шүү тий. Харин тий. Гэтэл одоо бид нар яг энэ хинэггүйгээсээ болж, мэдлэггүйгээсээ болж энэ өв соёлоо, үнд зүйлээ одоо тэр бие биелгээ байж гэн тий багш. Одоо энэ үндэсний хувцас, өв соёл одоо босоо Монгол бичих гэх зэрэг энэ зүйлсээ алдаа хөөчих юм бол жинхнээсээ Монгол гэдэг зүйл байхгүй болно. Тийм шүү дээ. Монгол биш болох болно шүү дээ тий. Тэгэхээр өв соёл гэдэг чинь энэ л байхгүй юу? Тэрийгэ мэддэг байх ёстой. Ахуй амьдралаа мэддэг байх ёстой. Монголчуудын угаасаа ингээд дээд хүчтэй холбоотой байдаг. Бидний их эрчим хүчтэй ийм байдгийн юмчил бид нар байгаль дэлхийтэйгээ хамгийн ойр байсан л байдаг байхгүй юу? Гэрийн сууц гэр бид нар ерөөсөө л газартайгаа тэнгэртэйгээ шууд л холбогддог байсан байхгүй тэр гэрд амьдарснаар. Одоо бид нар тэгэл голдоо суурин амьдрал шилжчихэд байна л да. Тэгэхээр эрч энерги агих дутагддаг л болоод байна. Тэгтэл монголчууд ч 100 болох тэр бүгд л хөдөө гарах гэдэг ш. Тэр чин цаанаас нь нутгын татаад байна. Сүнсэнч бас нэхээд байна. Нөгөө байгалийнхаа одоо химиг нэхээд байна штэ. Эрч хүчийг тэгэхээр ийм юмыг одоо
бид нар мэддэг. Зан үйлээ бас нэг хийчдэг. Гэр орноо аятаа тухтай байхад одоо эмэгтэй талаасаа гэр бүл нь ямар хүн үйл хийдэг байх ёстой, эр хүн нь ямар үйл хийх ёстой бай, хүүхдүүдэд юунд сургаж бэлдэх ёстой. Ингээл энэ Монголын хүмүүжил гэж юм байна шүү дээ. Тэгэхээр энэ менюгээр одоо үр хүүхдэд уулна хүмүүжлэх ёстой. Бид нар жоохон байхад чинь л нөгөө нэг ус руу одоо сүв оруулж болохгүй тий газрын чулуу хөндөж болохгүй гэл айгүй их өвөө юм нар чинь сургадаг байсан. Алхацсан дээр гიშгэж болохгүй гэл тий шүү дээ. Тийм учраас тэр бүх зүйл чинь л нөгөө нэг бидний өвөг дээдс чинь бүр аль хэдийнэ энэ эрдэмтдийн хэдэн 100 жилийн турш судалж гаргаж ирж дөнгөж гаргаж ирж байгаа юмыг манай өвөг дээдс хэдэн 100 жилийн мэддэг байсан байхгүй тий. Тэгээд ёс жаийг болоод амьдрал ахуйдаа өвсгээд бий болцсон байсан байхгүй. Тэгэхээр одоо тэгээд орчин үед ч гэсэн одоо ингээд байгалаараа бид нар амжиж байгальтайгаа ойрхон болох байх ёстой юм байна гэдгийг хүлээн зөвшөөрчөөдөө шүү дээ. Одоо Англи Америкт тэднэрт чинь одоо ийм тариа идэж уугаасаа гадна ийм байгалийн бүтээгдэхүүн, байгалийн ургамлаар өөрөөрөө эмчлээч гэдэг айгүй олон хичээлүүд явдаг болсон. Эко хичээл. Тий. Ийм гэдэг чинь угаасаа хор гэдэг чинь тун нэвтрүүл хор. Эрүүл үндэстэнгээс сарвал бодлого гарнаа, сарвал ухаан гарнаа. Тэгжээж энэ улс орн ч хөгжиж шít. Сая тэр оромын пап ирээд хүртэл хэллээ шүү дээ. Харин тийм. Монголчууд одоо тооноороо тэнгэртэйгээ холбогддог ард юм байна. Ямар тэнгэр бурхтай, ямар ойрхон гэдгийг толгойд эйгүүр гэл ингээл ярьж байгаа. Бүгдийг ярьж шít. Бидний үнц зүйлийг ингээл ирээд хөнлөнгийн тэр холоос тэр хүн харцсан байхад бид нар өөрсдөө олж харахгүй байгаа. Энэ л бас нэг эмзэглэх нэг сэдв байгаа даа. Нөгөө л нэг өвөг дээдс юм байна ярьдаг үнэн байж болж тарж байгаа байхгүй тийм шүн дөлөөр битгий яваарай. Тий харанхуй бүрэн. Тий 6 цагаас хойш хүүхд битгий гаргаарай гэдэг. Яг зөв шүү дээ. Энэ бүх зүйл чинь бас утга учиртай байгаа даа. Утга учиртай. Энэ чинь зөвхөн мухар сүсэг биш байгаа даа. Биш байхгүй. Ягаад гэвэл харанхуй бүрэнхий болох дээр л далд ертөнцийн сайнч бүүч бүгд итгэвчдэг. Тэгэлэр харуу бүрүүгээр гадуур явбал ихэнх тохиолдолд мус үсэндээ нөхцөг ч юм уу тэрэн дайруулах ч юм уу таг үйл явдал болох нь шүү дээ. За энийг зүгээр хар ухаанаар утгах дээр хэрэг төвгүүд дандаа харанхуй бүрэнхийд л гардаг шүү дээ. Хаана одоо аригтаар сууж ийн хаана олон хүн цугласан байна. Тэндэл зодоон зохио муу мухай болж шít. Өөрөөр хэлбэл тэр ари хууцсан хүмүүсийн далд биеийн шууд хагшаа жоохон болчихно. Муу сүнс тэр хүнлөө дайрж ороход их амархан. Дайрж ороод дуртай юм хийж шít. Тэгээ харуу бүрий болох тэр хэрэг төв гарч янз бүрийн муу юм болдог ч ерөөсөө энтэй холбоотой. За ямар нэгэн нөхцөлөд гарлаа гэхэд үсээ боодог, малгай өмсдөг, альчуур боодог, үсгээ далдалж гарах хэвээр. Үс гэдэг чинь эцсийн бүлэгтээ орчин тойрныхаа эрчмийг ингээд хураагаа цуглуулад явж байдаг. Энэ антин дээд хүчтэй холбодог. За. Ийм юм шүү. Тэгэхээр бид ингээд задгаа тавиад байж болохгүй нь шүү дээ. Болохгүй шүү. Ерөөсөө болохгүй. Аль болохоор сүлж, аль болохоор нуруугаа дагаж ингэж унжуул. Өөрөө чи ингээд нуугаа дагаж сүнжиж унжууснаар газартайгаа илүү холбогддог. Өснө бүх мэдээлэл явдаг гэж бүх мэдээлэл байдаг шүү. Нэг үсээс л тэр хүний бүх мэдээллийг гаргана гэж байгаа шүү дээ гений. Харин нөгөө нэг кинон дээр гараад байдаг шүү дээ. Сойдсноосдаг үснээс олд чинь. Тэр чинь ерөөсөө тийш. Тэр чинь уншигтай шүү дээ бүх юм. Шинжлэх ухаан хүртэл нэг баталсан байна шүү дээ. Харин тийм. За ингээд эрхэм сайхан багш маань бид бүхэнд маш олон зүйлийг ойлгуулж бидний мэдэхгүйгээсээ болж ингэж алддаг алдаа оноо гэд бүхий л зүйлийг алтан цаг заваасаа хуваалцаж ярьж өглөө. Тэрнээс гадна бид бүхэн бас 7 чакрага дуугаар хэрхэн застгийг харлаа. Бас пиццгийг одоо хэрхэн яаж застгийг одоо бүхэл бүтэн хүн дээр харууллаа шүү дээ. Бид бүхэнд энэ сайхан үнд цагаасаа хуваалцаж бид бүхний одоо зовлонг үргээж амьдралын минь хувь зээг тэгшилж өгдөг танд маш их баярлалаа. Урилгын минь хүлээж авсанд шинэ зүрхсэлээсээ талархлаа. Баярлалаа. Үргээ чаддаг мэддэг юмнаараа төмөн олондоо тус болж байгаадаа би их баяртай байна. Энэ утга дээр би бас ганцаа өөрөө хийгээд байгаа юм шиг буул дэвцэдээ минь хүчтэй. Тэднэрийн боон тэднэрийн шидээр ингэж амархан засцаж өгч байна. Би дууны засал яагаад хийдгийнхаа талаар бас ярьж өгье. Хүрд энергийн хүрдэн гэж ярьдаг шүү дээ. Үндсэн 7 хүрд гэдэг. Бид нар тэр үндсэн 7 хүрдээ солонгийн 7 онг засраадаг. Хөгжмийн 7 нотыг ихшгэлүүлж идэг. Тэгэхээр дууны засал яагаад тийм хүнд аюу сайн хүрээд байгаа гэхэлээ хүрдүүдээ сэргэж өгч байгаа. Хөгнөн гарцсан хөгжмийн зэмсгээр амьдрал гэдэг найрал хөгжмөд чи тоглож чадахгүй гэж. За дээр нь хүрдний үйл ажиллагаа доголдоод тэртээ хүний бодол нэг өөр, үйлдэл нэг өөр болоод ирнэ. Хоёр бие хоорондоо харшина гэсэн үг. Хоёр бие нь харшаад тэр хүн өөрийнхөө арга авийг олохгүй. Тэгэхээр бусдын арга авийг буурч олохгүй байхгүй. Тэгэхээр хүндрэл бэрхшээл их гарна. Тэгээд их чинь энэ дууны заслыг хийдэг юм аа. Тээж төрүүлсэн чинээ. Их хүнийхэн хувьд бас далд ертөнцтэй харьцдаг хүнийхэн хувьд ялангуяа Монголын ард түмнийхээ хувьд яг
тэгшилж сайн муу сайхан муухай бүхий л зүйлээр одоо хамт явж байгаа шүү дээ. Тийм учраас одоо хамгийн их таныг эмзэглүүлж байгаа зүйл юу вэ? За эмзэглэх асуудал ер нь зөндөл байгаа л да. Гэхдээ миний хамгийн эмзэглэж байгаа асуудал юу гэдэг юм гэхээр гэр бүлийн асуудал одоо айгүй хүнд байна. Гэр бүлийн асуудал амгалан тайван байхгүй, хэрүүлтэй уралтаач гэдэг юм уу. Ерөнхийдөө одоо ингээд бие биенийгээ хүндлэхэ болсон ч гэдэг юм уу. Иймэрхүү одоо эцэг эхийн ээж аавын таагүй харьцаанд нас болж тэнд өсөж үржиж байгаа хүүхдүүд бол ямар хүүхд гарах вэ гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Ер нь бол эцэг эхүүд тэд нар зөв байж ээж, зөв хандлагатай хоорондын харьцаа нүтэл сайхан байж ээж хүүхдүүдтэй үлгэр дуурал үзүүлдэг шүү дээ. Тэгэхээр тэр гэр орны тийм харьцаа таагүй болоод тэнд өсөж байгаа хүүхднийг тийм таагүй л ирээдүйд хүлээнэ гэсэн үг. Ээж аавынхаа болохгүй бүтгөөнийг ер нь бол давтаад явна гэсэн үг. Тэгэхээр бид нар гэр бүлээс энийг эхлэх ёстой. Ayılın da amtılın da Tengriçmin ırşakı Эх орны минь тусгаар тогтнол зүрхэнд минь үрд минь оршин эр хүм миний нуруунд дээр оршин эрхэмсэг гоо бүсхийн хэвлийд оршин энхри үрийн минь ухан хийгээд элгэнд оршин эх орон минь агуу түүхээс минь эхлэн алтан төр дээрмэн тогтож алаг үрсээр минь үргэлжилнэ. Алдах эрэхгүй тэнгэрийн тамхтай өвгдийн Монголд андгай тангараг хоёроороо бүхийж мөргий. Эх орн танда. Амби сэтгэлийн харамгүй өргий. Эх Монгол минь. Алдар суу тань өнөд ариун тагшин оршиг. Элэг зүрх тань мөнхөд амгалан уршиг, эрдэнэт хэлийг тань хаан сүр алтан амааран манан.